За сайн байцгаана уу бүгдээрээ. Бид хоёр энэ удаагийн дугаараараа сонгож авсан сэдв бол 5 наснасаа 50 нас хүртлээр зовлон үзэж туулсан түүний амьдралыг ихэнх хүмүүс үлгэрийн амьдрал гэж эндүрж байсан юм. Тэр урлагийн ертөнцид мэнтэлсэн зүгээр нэг агуу уран бүтээлч байсангүй тэр бүх цаг үеийнхээ хамгийн агуу нь өөр нэгэнтэй харьцуулашгүй цаглажгүй нэгэн байсан юм аа. Ийхүү бид энэ удаагийн дугаараар Индиана төрсөн энгийн нэг өнгөт эрсд хүүгийн талаар ярилцах нэ. Энэ үг харин бид өнөөдөр Поппи хаан Майкл Жексон гэдгээр нь мэднэ. За ийм том сэдв авсан байна. Тэглгүй яах вэ? Майкл Джексныг ярих гэж байгаадаа миний хувьд маш их догдолж байна. За бас дээр нь баг зэргийн надад сандрал байгаад байна. Тэг хит дуртай зүйлээ бас мэддэг зүйлээ ярих гэж байгаа болохоор нэг тийм мэдрэмж байдгийм байна. Тэг өмнөх подкастын үед Джекснийг хоёлаа шийдснээс хойш утасны маань бүх алгоритм яг Джексноор ажиллаад тэгээ өглөө ажилдаа явж байхдаа хүртэл бичдэг үзээд өөлөх хэмжээнд тэгжил догдолж бэлтлээ. Чиний хувьд ямар сэтгэлтэй байна? Бас анх Джексон гэдэг хүнтэй ер нь яаж ингээд мэдсэн тэр дурсамжаа хуваалцвал. Тэ угаасаа бөөн догтлол болж байгаа. За энэ талаар хурдан ярих юмсан. Тэгээ угаасаа бас мэдээж судалгаач гэсэн сайн хийж байгаа. Тэгээ ер нь судлах тусам амар тийм гонигтай болдог бас сэдв гэхэд барыг болох байхаа. Тэгээ угаасаа битээр яриад явахаар явандаа хүмүүс ч гэсэн яагаад ингэж хэлснэг ойлгох байх. Джексонтэй анх танилцсан түүхгүй бол аюул сонирхолтой надад шууд санаанд орж байна. Одоо жоохон багтаа штэ ер нь ингээл ухаан орол удаагүй биш байхтай ингээд зурагт мөрөгтөр тоглолтууд стадионд болж байгаа тоглолтууд аягүй гардаг гадаад юм. Тэгэл нэг тоглолтын дээр хүмүүс ингээл ингээ үсээ зулгаагаал бүр ингээл орилж шашгараал. За орилж шашгарах гайгүй ингээ өөлөөл бүр ингээд өөлөнгөт тэгээ бүр ингээд юу дамдурган тэр авч яваал тэгэл гайхаж байгаа штэ бичүүд энэ тоглолт үстэй гэлдэнгүүт ингэтлээ хүнийг бас шүтнэ гэж байдг юм аа гэж манай ээж хэлжсэн байхгүй юу. Тэр ер нь тэгж ийм юм байдаг юм уу гэж нэг тэгсэн байдалтай л танилцчихсан ах. Чиний хувьд яажсэн бэ? Чи тэгтээ амар гоё боловсон байдлаар танилцчихсан юм байна. Ээж чинь бас амар гоё байдлаар тайлбарсан. Миний хувьд бол энэ Джексон гэж ямар хүн юм бэ гэхэд манай ээж болохоор арьсаа солиулсан хүн байсан юм аа. Гэт яг л тэгээ байдаг юм аа гэж хэлжсэн тухайн үед амьд байсан болохоор тэгэл яг миний анхны мэдрэмж бол яг л тийм байсан. Ямар сони арьсаа солиулна гэхээр амар өвдөх байх та гэсэн тийм л мэдрэмж байсан санагдчихэв. Харин тийм нэг шар сонин шиг нөгөө юу манай бас ах мах нар ч гэсэн тэгдэг байсан юм аа. Хар арьстай байхасаа яагаад арьсаа солилцсон бэлцэн. Тухайд хүүхэд чинь шууд итгэж байгаа шүү дээ тий. Тийм шүү. Тэгэл хожим нь ингээд сошиал хөгжөөд мэдээ ингээд тий бүх юм ил болсон хойно судалгаа хийх боломжтой болсны дараа л судалж байгаа юм да. За тэгээ өнөөдөр ч хоёлаа энэ талаар сайн ухаж төгөж ярина. Байхаа гэж. Энэ бохир заваан шар мэдээний мэдээллийг хоёлаа бүгдээ угааж цэвэрлэе. За nice. За тэгэлгүй яах вэ? Хоёлаа гол агуулгахдаа мэдээ Джекснийг хүүхэд нас руу оръё. За Майкл Джексон бол 1958 онд Америкийн Индиана мужийн Гэри хотод ажилчин ангийн гэр бүлийн 10 хүүхдийн 8 дахь нь болж мэндэлсэн байдаг. За тэдний гэр бүлийн хувьд бол амьдардаг байсан хороол нь ер нь ядуусын хороол, харууд их байдаг тийм л хороол гэж ойлгож болно. Түүнээсээ ч босноо аав нь ерөнхийдөө маш чанга гараар өсгсөн. За тэр нь аавынхын тухай энэ дээр дурдахад бол тухайн үед 10 хүүхдийн эцэг байсан гэдэг утгаараа ер нь 3 4 ажил зэрэг хийжсэн. За өөрөө Fox тоглонгоо дээр нь үйлдвэрт очиж ажиллана. За тэгэл ер нь янз янзын юм хийдэг байсан юм шиг байлээ. Тэр дундаасаа хамгийн одоо өөрийнх нь сонирхлоороо хийдэг зүйл байсан нь болохоор хөгжим байсан. Жижигэнийх адаргууч гэсэндээ нэг тийм сонирхлоороо хөгжмийн бандд ингээд байдаг. Тэгээд тэр утгаараа тэрөө одоо тухайн Джексны гэр бүлд гитар гэдэг хөгжим орж ирсэн байдаг л да. Тэгээд тэр гитар гэдэг хөгжмийг хүүхдүүд нь оролдож байгааг маш эвтэй оролдож байгааг харангуйтаа Джексны аав нь би хүүхдүүдийгээ хөгжүүлээд том хамтлаг болох юм бол би мөнгө олох боломжтой байна гэдгийг ойлгоод ерөөхдөө тэр цагаас эхлээд эдний гэр бүлд хөгжим орж ирж байгаа гэж ойлгож байна. За Майкл Джексны тухайд бол бас төдийлөн яг анх байгууллагт нь орсон гэхээсээ илүү түүнийг ер нь авьяастай гэдгийг нь ээж нь мэдээд тэгээд ер нь аавд нь санал болгоод оруулсан байдаг. За тэгээд маш бага үедээ энэ нөгөө нэг авьяас нь танигдаад энэ хөгжмөөр оролдож эхэлсэн болохоор ер нь хүүхэд нас нь ер нь асар хэцүү өнгөрсөн гэж өөрөө ч ярьдаг. За тэрийг бол ер нь бүхэн л хүлээн зөвшөөрөхөөс аргагүй тийм л байдал харагддаг л да. За түүний жишээ нь гэх юм бол шүний клубүүдэд аав нь аваа дагуулад дуулдаг гэж байгаа. За дээрэс нь тайч клубүүдэд хүртэл дуулаад бүр өмнө нь одоо юу гэдгийг аав нь
тэр тайч клубын бүжигчнийг өвөр дээрээ аваа бүжгэлж яхахыг харсан байх жишээний. Тэгээ энэ бүгдээс харж байхад ерөөхдөө өөрөө бас хилтгэлдээ ер нь том хүмүүс тийм дургу байдал нь хүүхдүүдийг хайрладаг сэтгэл нь басаар багийнх нь тэр хүмүүжлэлтэй амар хамаартай гэж. Тэгээ яг ингэ бодоход үнэхээр одоо яаж тийм орчинд үзсэн хүн эргээд яг энэ том хүний одоо бохир амьдралч гэх юм уу энэ амьдралын үнэн байдалтай бас амар тийм тэрсэлддэг байсан ингэж харагддаг л да. Тэгээ төд дуудлаггүй манай хүн зүгээр л нэг юм жижигхэн энгийн ингэж дуулж явж байдаг байсан бол тухайн үедээ Motown буюу тэр тухайн үеийн хамгийн том одоо продакшн харуудын продакшнд ороод тэгээд ажиллаж эхэлсэн байдаг л да. Тэр ажиллаж эхэлж байгаа нь болохоор бас ялгаагүй маш л бага байгаа шүү дээ. Тэгээд тухайн үедээ 14 альбом гаргасан байдаг. Тэгээд ямар завгүй байсныг нь илтгэж байгаагийн нэг илрэл баг. Тэгээ би энд бас мөнхлөөтэй ярилцмаар байгаа сэдв нь болохоор маш хатуу ийм амьдралыг үдсэн гэж байгаа дээр бас нөгөө нэг багийнх нь яг өөрийнхөө дуртатгал дээр яг Жекс өөрөө яг юу гэсэн байд юм бэ? За тэгээ аав нь сая өмөрс ингэж хэлж байгаа шүү дээ. Тэгээ ингэж өсөхөөсөр аргагүй ядуусын хороол гэж тэгж байгаа. Гэтэ энэ ч одоо бас яг зөв бүү буруу гэдгийг одоо яг гэрчлэх гэхүү нэг л тал байгаа шүү дээ. Яг нөгөө хүүхэд нь өөрөө яг ямар мэдрэмж авдаг байсан бэ? Юуг туулсан бэ гэдэг тий. Майкл Жексон том болоод өгсөн ярилцлагатаа надад хүүхэд нас гэж юусоо байхгүй. Юусоо байгаагүй. Би ааваасаа хөтлөөдөг байсан. Би аавгаа харахаар л миний шүү дотор мухаардаг байсан гэж ярьсан байдаг. Тэгэд бүр ерөөсөө ааваасаа тэгтлээ яадаг байсан байгаа. Өөр бас нэг жишээ нь юу вэ гэвэл ингээд Жексон ч одоо ерөөсөө 6-наас хүрээгүй байхдаа нөгөө ах нарын хамтлагт орсон гэдэг байгаа шүү дээ. Тэгээ нэг гоёорч ороогүй тэгээ ээж нь шахаж ээж тий аав нь дургу оруулсан гэдэг. Тэгсэн чинь тэгээ яах вэ? Тэгж дургу оруулсан хүүхдээ бэлтгэл хийж яхад нь ерөөсөө аав нь ингээд баруун гартаа тэлээ өрцөн сууж идэг байсан. Алдаа гарвал шийтглийн шууд хүртээхэд билээ. Тэгээд ийм л хизүү хүүхэд насыг туулсан. Дээрэс нь өөр хүүхэд нас байгаагүй тийг нэг шалтгаан нь юу вэ гэвэл одоо 100 сар шинэ жил те төрсөн өдөр ийм баяруудыг бүр ингээд тэмдэглэж байгаа хүүхдүүдийг хараад ойлгодог байсан. Тийм ойлголт байхгүй. Тэр байтугай зүгээр гадаа тоглож байгаа хүүхдүүдийг хараад яа гадаа тоглож байгаа юм болоо гэж баг гайхах хэмжээний тийм ойлголтгүй байсан. Ямар л ойлголт байх вэ? Тийм биз дээ. Аавгаа дагаад баар клабаар хэсэх. Тэгээ тэнцээ чинь нөгөө ууж идээ зодтолж байгаа хүмүүс би рүүгээ яаж байгаа бөөлж баг тэнцээ юу тийм бэлгийн хавталд орж байгаа хүмүүсийг хүртэл ингээд харж ирсэн гэсэн юмнууд гарч байгаа байхгүй юу? За ингээл хүүхэд насны драма гэдэг нь үлдсэн. Тэгээ хоёулаа үргэлжлүүлээч гэсэн хүүхэд настай холбоотой бас зөндөө юм ярих байхаа. За тэгэлгүй яах вэ? За үргэлжлүүлээд ярихад Motown гэдэг студидтэй байхдаа 13 настайдаа анх соло карьераа эхлүүлсэн байдаг л да Жексний тухайд. Тухайн үед юу гэсэн үг 13 настайдаа яг од болох эхлэл нь бүр тавигдсан гэсэн үг. Тэр юу гэсэн үг вэ гэхээр Бэн гэдэг дуугаараа анхны Billboard-д нэгдүгээр байр эзэлсэн байдаг. За энэ нь бол эргээд бодоход 13 настайдаа дэлхийн од болчлоо гэсэн үг. Тэгэхээр энэ хүнд бол ер нь ягаад ч хүүхэд нас байх боломжгүй одны амьдралаар амьдрахаас өөр аргагүй байдалд орсон гэдгийг харагдаж байгаа юм л да. За тэгээд яг үүнтэй зэрэгцээд түүний амьдралд хамгийн том уулзалт буюу яг л зүгээр тийм одоо алт шиг хүнээгээ гартаа хатгсан гэж хэлж болох хүнтэй уулздаг. Тэр бол Quincy Jones буюу алдарт нөгөө л нэг домогт продюсер Quincy Jones шүү дээ. Хоёулаа дараа нь бас Quincy Jones-ны тухай бас тодорхой ярилцъя. За энэ болохоор яаж энэ хоёр уулзсан бэ гэхээр Jackson-ы хувьд Wiz гэдэг энэ хөгжмийн кинонд тоглож байхдаа танилцсан байдаг. За тэгээ энэ явдал маань үргэлжлээд за ер нь хамтлагтаа дуулж байхдаа би ер нь хойштоо ганцаараа илүү гоцлоод амжилтанд хүрэх боломжтой байна гэдгийг өөрөө мэдрээд тэгээд Quincy Jones-тэй очингуудаа хамт анхны хийсэн бүтээл нь бол Off the Wall гэдэг цомог байсан. За энэ болохоор 1979 онд гарсан гэсэн үг. Бас насанд хүрсэн хойноо гарсан гэдгээрээ бас онцлог. За Off the Wall бол асар том амжилтанд хүрсэнийг бол хинч маргахгүй. Гэхдээ хамгийн харамсалтай нь өөрийнх нь нөгөө хүсэж хүлээж байсан шагналуудаа бол авч чадаагүй. Тэр нь ямар шагнал байсан бэ гэхээр Грэмми шагнал дундаасаа оны шилдэг альбом гэдгийг одоо тэр цомог гэсэн шагналыг авахыг хүссэн боловч түүнд болохоор маш энгийн одоо юу гэдгийг шилдэг R&B, шилдэг цомог гэсэн тийм шагналууд өгчээсэн болохоор тухайн үедээ болохоор Jackson ингэж бодсон байдаг л да. Энэ бол шалтгаан нь намайг хар арьстай болохоор л намайг дээшээ гаргасангүй. Тийм болохоор би өстой шүдээ зугаад бүгдээрнгийн өстой нам дугуй болгоод би хүсээгүй байхад нь шахав энэ шагналыг авах тийм мундаг амжилтанд хүрэх гэсэн тийм шадрун зангаар урагшаа дайрсан байдаг л да.
За төд удалгүй түүний хамгийн том амжилт буюу 1982 онд тус цомгийн 7 дуунд топ 10-т багтаж түүхэнд хамгийн их борлуулалтыг авчирсан Thriller гэдэг цомог маань гарсан байдаг. За энэ цомгонд бол бидний бүгд мэдэх Beat It, Billie Jean, Human Nature гээд бүр гайхалтай дуунууд багтсан. За дээрэс нь хамгийн гол чухал зүйл бол энд хөгжимд хувьсал авчирсан гэдгээр хамгийн том онцлогтой. За тэгээд хамгийн том нь эхлээд клипний хувьсгал байдаг. За клипний хувьсгалыг яг ямар хувьсгал энэ хөгжимд аваад ирсэн бэ гэдгийг мөглөө маань тайлбарлаж өгөөч гэж би хүсэж байна. За энэ хүртэл ер нь хөгжмийн урлаг бол сонсдог урлаг байсан бол ерөөсөө бас адилхан үздэг урлаг болж байна гэдгийг ер нь одоо гаргаж ирсэн байгаа. Одоо жишээлбэл одоо би Thriller дуу чи өөрөө яг дуун 6 минут байгаа бол клип нь одоо 14 минут байдаг. Тэгээ клипийг нь бүтээхэд $500,000 буюу тухайн үед клипийг бүтээхэд хамгийн их мөнгө зарцуулсан гэсэн үг. За тэгэл баг кино шиг л байдэн шүү дээ. Майкл Джексон маань өөрөө ч гэсэн ер нь тим төрлийн хүн. Өөрөөхөө ингээд хөгжмийн клипүүдийг ингээд зүгээр мьюзик видео гэх дурггүй short film гэдэг төрлийн хүн байсан. Тэгээ ер нь л урлаг уран бүтээлч хүн талдаа цаачаа ингээд perfectionist шүү дээ. Бүжиглэх болон ингээд дуулах бүх юмаа тулгадаг. Дээрэс нь ингээд хөгжмийн клипийг нөртөл тулгамаар байна гэж шийдсэн нь эндээс харагдаж байгаа. Энэ нь ингээд ямар тач одооноос бид нар ер нь хөгжим бол дангаан сонсдог зүйл биш бас үздэг ч гэсэн зүйл болж байгаа юм байна гэдэг pop хувьслыг авчирсан. Өөр юу авчирсан бэ гэхээр тухайн үед ийм зүйл байсан. Одоо MTV Music хөгжмийн нэвтрүүлэг те тухайн үед ингээд цагаан арстнуудын л хөгжим илүү давмгай байдаг байсан бол одоо үүнээс эхлээд одоо Майкл Джексон Thriller-ыг одоо ингээд бүр ингээд гаргах гад ингээд хөгжмийн нэвтрүүлгүүд суугаад ингээд гойдог болж байгаа. Ингээд энэ нүдэнд ингээд харагддаггүй ч гэсэн ингээд мэдрэгддэг байсан өнгөт арьс өнгөний үзлийн ханыг нураагаад pop culture-т ийм хоёр том хувьсэл авчирч байгаамаа энэ альбомаараа. За тэгээ үргэлжлүүлээд ярихад одоо тий би сая хэлсэн perfectionist гэсэн шүү дээ. Энэ юу гэхээр дууг тулгадаг тий дууг зохиохтой тулгадаг. Одоо ингээд music видеонуудад тулгаж байна. Дээрээс нь бүжгийг хүртэл тулгадаг. Бүжгийг тулгадгийг дээр би одоо ингээд нэг жишээ ярмаар байна л да. Одоо Motown гэдэг манай рекорд байгаа шүү дээ. Манай Jackson 5-ын харьяал гэдэг. Энэ Jackson 5-ын 25 жилийн ойн тоглолтын үеэр ингээд Майкл Джексон ингээд соло уран бүтээлээ толилуулж ирсэн. Гэхдээ соло уран бүтээлээ толилуулахдаа би зөвхөн Billie Jean-ийг л дуулмаар байна гэж бүр өөрөө ингээд тусгай онцгойлон шаардлага тавьж байгаа. Үгүй гэгээд эхлээд жоохон ингээд ницаалттай үгүйсгэлтэй тулсан ч гэсэн үгүй би заавал Billie Jean-ийг л дуулмаар байна гэсээр хагаад дуулсан. Энэ шалтгааныг одоо бүгдээрээ мэднэ. Юу вэ гэхээр Billie Jean-ийг дуулж байхдаа Moonwalk-ыг анх олонныхаа өмнө харуулж байгаа. Moonwalk гэдэг бүжгийн хөдөлгөөнийг одоо мэдгүй өнгөж байхгүй Майкл Джексны Moonwalk гэдгээр маш их алдартай. Гэтэ энэ Moonwalk гэдэг бүжгийн хөдөлгөөнийг анх нээсэн үг гэвэл үгүй. 40-од онд 50-од онд байсан үг гэвэл байсан. Гэтэ хамгийн том дэлгэцээр хамгийн олон хүмүүсийн өмнө гаргаж ирсэн бас үүнийг Moonwalk гэд нэршүүлж алдаршуулсан үнэ нь Майкл Джексон болж байгаамаа. Ингээд Moonwalk, Майкл Джексны Moonwalk, Billie Jean-ийн дундуур гарсан. Яг го тухайн үед гой фактууд байдаг л да. Тухайн үед би Moonwalk ингээд яг го сэтгэл төрсэн сайн хийж чадаагүй ингээд төгсгөлт нь ахаад ийсэн. Тэгтээ тэр сэтгэл төрөөгөө эдэргээ тэгтээ. Тэгтэл бид нар бүгд мэдэн штэ гайхамшиг л мэдлсэн гэл үлгэдэж явсан. Яг тэр усг хуцаа. Nice. Ингээд ярахаар өстой үнэхээр гоё pop хувьсэл юу байдیں۔ Гоё. Би шууд Moonwalk чимээр санагдчихэж штэ. Чаддгийм бай тээ. За ингээд ийм гоё зүйлүүдтэй одоо ингээд нэг жаахан сөрөг юм ярина. Хойлоо ингээд хит хитэн сөрөг юм ярина. Гэтэ би бүжиг ярьжсэн болохоор ингээд түүний хамрын бэртэлтэй холбоод ярьчих да. Манай Майкл Джексон чинь 79 онд бүжгийнхаа бэлтгэлийг хийж байгаад манай хүн бүжгийн бэлтгэл хийхээрээ бүр ингээд нэг те нойр хоолгүй цаг хугацаагаа алдатлаа хийдэг гэсэн юм шиг гоо нэмэгдэд ингээд шүн болж ирсэн үүр болж ирсэн гэдэг л төрлийн хүн байсан байгаа байхгүй бүжгийн бэлтгэлээ дээр хийж явахдаа. Гэтэ нэг удаа ингээд бүжгийнхаа бэлтгэлийг хийж байгаад хамраараа унаад хамраа бэртээсэн. Тэ хамар бэртчихнэ гэдэг ч одоо яах вэ ойлгомжтой амьсгалч чадахгүй сайн. Амьсгалч чадахгүй гэдэг чинь дээд өнгөө гаргаж чадахгүй ч гэдэг юм өчнөө сөрөг талтай. Гэхдээ манай хүн энийгээ баг ашгүйдэ гэсэн байдлаар хүлээж авсан. Яагаад гэвэл энэ юурээс шууд түүний хүүхэд насны травматай холбоотой. Энэ ямар траума вэ гэвэл түүний аав нь ингээд Майкл Джексоныг өнгө харагдах байдал үзмжээр нь амар ингээд дооглох юм уу эсвэл ингээд тийм гадуурхдаг байсан. Чиний хамар чи ямар муухан бэ? Наад муухай таргаа хамар чи надаас л чамд очоогүй шүү. Чи надаас л ийм хамар хаваагүй шүү. Стог гэл хамраар нь ингээд амар ингээд
гадуурхдаг гэсэн хүүхдээ шүү дээ. Тэгээ өөрхий цаачаа төрсөн эцэг нь тэгж ингээд өөрийг нь гадуурхдаг байсан болохоор хамарнаас бол нэлээд травматай болцсон. За тэгээд энийг ашиглаад ингээ хамрандаа ингээ мэсцэл хийгээд хамраа зүгээр болгочихё гэдэг ингээ мэсцэл хийлсэн байгаа. Алдсан За гэсэн ашиг гэдэг болж байгаа юм тий. харин тий. За тэгээд үргэлжлүүлээд бас би шууд залгуулад ирчихье гэж бодож байна. Тэгээд дараа нь чамайг дэлгэрүүлээд өгөөсэй гэж бодож байна. Энэ юу вэ гэхээр Pepsi-ний реклам. Pepsi-ний рекламында Pepsi-ний рекламны осол гэдгээрээ л юу н алдартай да. 80-аад он гараад удаагүй байсан үед ерөөсөө л ингээд Jackson 5-тай хариалагддаг байсан. Хэдий ганцаараа супер од болсон байсан ч гэсэн гэрээний хувьд Jackson 5-тай хариалагддаг. Тэгээд аав маваараа дамжуулаад аав нь ингээд хүчлээд Pepsi-ний реклам тоглуулсан. Тухайн үед маш их цалинтай. Маш их цалин амлсан Pepsi-ний реклам байсан. Харамсалтай нь уг нь Майкл Джексон өөрөө би ингээд Pepsi уудгүй, кола уудгүй болохоор аль болох реклам дээр нь бага ормоор байна гэсэн санал тавьсан. Ингээд реклама хийгээд явж исэн ч гэсэн дундуур нь ингээд осол болоод Майкл Джексоны маань өвсөн дээр гал авалцсан байдэ. Одоо энэ яг юу болсон бэ? Энэ нь юуг ямар асуудлыг өдөөсөн бэ гэдгийг одоо чи дэлгэрэнгүй яриад өгөөч. Ааха. За тэгэлгүй яах вэ? Мэдээж энэ олон ослын улмаас Джексон бол маш том гар зэрсэн. За тэр гарз нь юу вэ гэхээр яг үнэндээ өвчин намдаах юмны хамааралтай болж эхэлсэн байдаг л да. За тэр маань юу гэсэн үг гэхээр түлэгдэл гэдэг маань асар одоо өвдөлт мэдрэгддэг тийм зүйл шүү дээ. Хамгийн аимшигтай нь энэ түлэгдэлтээс болоод манай Джексонд байсан хоёр төрлийн арсны өвчин байсан. Тэр өвчин нь бүр гүнзгийрсэн гэсэн үг. За тэр хоёр өвчний тухай тайлбарлах юм бол нэг нь бол цагаан толб буюу витилиго гэдэг өвчин, хоёр дахь нь батг гараад ер нь өөрийнх нь арс ер нь дархлаа нь маш муу тийм л өвчин юм байна л да. Энийг болохоор лупус гэдэг юм байна. За энэ хоёр өвчин бүр одоо нөгөө галныхаа тэр сорвиноос болоод даймжрах шат руугаа орсон байдаг. За эхэндээ одоо юу гэдгийг цагаан толб буюу витилигоны хувьд маш бага хэсэгт нь гардаг байсан бол энэ ослоос болоод тэр чигтээ одоо биеийг нь бүрхэж эхэлсэн гэсэн үг. За тэгээд бас хамгийн сонирхолтой нь одоо нөгөө нэг Джексон маань нэг гартаа бэйли өмсөд байдаг шалтгаан чинь болохоор яг үндэ энэ витилигоогоосоо болдог байсан гэсэн тэгж ярьжсэн тий. Тэг уг нөгөө өөрөөс нь хүмүүс ярилцлагаар асуунгууд яга хоёр гартаа зүүдэх хүн гэдэг тэнгүүд хоёр гартаа зүүх чи ингийн штэ зүгээр нэг гартаа зүүл илүү гой харагддаг болохоор гэж хариулсан л байдаг л да. Гэтэ хожим нь түүний ээж ах хэлсэн байдгийн. Түүний арсны өвчин нь гарн дээр нь илэрсэн болохоор тэрийгэ далдлахын тулд ингээд нэг гартаа бэйли өмсөжсэн гэдэг. Тийм. Одоо яг энэ үеэс эхлээд л яг хүмүүс нөгөө нэг Джексон одоо цагаан арьстай болох гээд байна уу гэдэг юм уу ийм асуудлууд гарч эхэлсэн байдаг л да. Энэ тэгээд эргээд бодоход бол зүгээр л эн чи одоо юу гэдгийг цагаан толботой болцсон болохоор энийг аль болох одоо хар нь бол арилдгүй юм байна. Одоо эргээд хар болгох бол боломжгүй байт юм байна. Тэгэхэд яг хар дээр нь цагаан кремээр дүрхэх ч юм уу ингэх юм бол яг дадлах нэгэн жигд арьстай болох харагдах боломж нь байдаг. За үүнийг бид нар бас шалгаж үзэж болох нь зүгээр л энгийн байдлаар Майкл Джексон витилиго гэд хайхад л яг одоо өмнө бидний анзаардаггүй байсан нөгөө толбнууд нь гарч эхэлдэг харагдах боломжтой байгаа. Энэ бас нэлээд их ярих юмтай энэ хоёр арьсных нь өвчин. Лупус гэдэг чинь одоо нэг тийм арьсны дархлааны л өвчин байгаа даа байхгүй юу? Одоо юу гэдэг арьс чинь одоо өөрийгөө одоо хамгаалах тийм инстинкт байгаа шүү дээ. Тэнгүүд одоо хурц наранд гарангуут тэрийг одоо шууд сөрөг зүйлээ нэг хүлээж авангуудаа арьс ингээд амар ингээд барцааж марцаангуудаа нэг батгах шиг ингээд юм гардаг ч гэдэг юм уу тий. Тэгээд одоо ингээд хэрвээ сайн ингээд анзаараад үзвэл Майкл Джексон ерөөсөө тийм олонний нүдэнд эсвэл нар маранд тий тийм бодулгтай шорттой гарч байгааг байгаа. Дандаа ингээ бие бүтэн далдалсан л хувцтай. Тэгээ сүүл рүүгээ бүр ингээд цагийн ирэхэнд маск засагтай хүртэл явдаг болсон үе байсан шүү дээ. Тэгэл ингээд айгүй зузаан будагтай байгааг нь бид нар одоо тий арьснаасаа болдог байна гэдэг байсан чинь энэ нь одоо хоёр төрлийн өвчин байсан байгаа даа байхгүй юу? Энэ өвчин нь тэгээд тэр Pepsi-ний ослоос болоод сэтэрж архагч эхэлсэн байгаа. Тийм. За энэ Pepsi-ний реклам л өстой амьдралыг ядаргаа болж байгаа юм та харин тий. Тэгэд чи санаж гэнэ Опрагийн шоунд орохдоо яг энэ нөгөө өвчнийхөө тухай тайлбарсан байдаг шүү дээ. Тэрэн дээрээ болохоор яг эргээд няцаагдсан нэг зүйл байдаг нь яг үнэндээ цайвар болгодог надад юм хэргэлдэг гэдэг ах юм тийм юм одоо байхгүй гэсэн боловч яг үндэ өөд осныхан дараа
гэрэнд нь шалгалт хийхэд бол яалтчгүй одоо энэ өвчин ер нь туссан хүн болгонд хэрэгэлдэг юм байлээ л дээ. Аргагүй эрхэнд маш бага хэсэг үлдсэн бол тэрийг зүгээр сайруулах боломжтой тийм төрхлөг бол байт юм байлээ. За тэрийг бол ашиглахын хувьд бол ашигласан юм байлээ. Гэхдээ энэ маань цагаан болохыг тулд биш, аргагүй эрхэнд бүр жижигхэн хэсэг хар мар үлдсэн хэсгүүдээ арилга болох гэж хэрэгэлдэг байсан юм байлээ л дээ. За тэгэхээр ингээ Pepsi-ний осол болсон. Үүн дээр нэмээд манай Майкл Джексон юугаар алдартай байв гэвэл нөгөө сайн үйлсийн аянаар сайн үйлсийн ажилд маш идэвхтэй гэдгээр алдартай шүү дээ. Одоо жишээлбэл уран бүтээлч хүн хамгийн их сайн үйлсэд хандив өгсөн, аян өрнүүлсэн гэдгээр Guinness рекордтой. Энэ Pepsi-гийн одоо юу хохирол нөхөн төлбөрөө бүгднгийн сайн үйлсэд хандивсан байдаг байхгүй юу? За тэгээд яагаад энийг дурдж байна вэ гэхээр үүнтэй залгуулад ерөөсөө We Are The World гэдэг төсөл рүү орох юм аа. За энэ бол үнэхээр гоё сэдв байгаа. Гайхалтай. За бүр ярина гэсэн чинь тоглоод шүү дээ. За хэрвээ та нар Netflix дээр хайгаад үзвэл Greatest Night in the Pop гэдэг үлээ нэг тиймэрхүү нэртэй юу баримтат киногаа энэ нь яадаг вэ гэхээр одоо ихэнх хүмүүс мэдэнтэй Америкийн бүх хотууд нийлж хагаад We Are The World гэдэг амар гой дууд болсон байдаг. Дана гэдэг. Энэ төслийг чи ерөөсөө бас хариуцаж гардаж явсан хүмүүсийн нэг нь Майкл Джексон. За санаачилсан хүн нь хин бэ гэхээр тухайн үеийнхаа personality дуучин алдартай одоо хөтлөгч хүн Lionel Richie гэж хүн байгаа. Тэр хүн болохоор Майкл Джексон санал тавьсан. Майкл Джексон болохоор угаасаа сайн үлийн ажилд үнэхээр дуртай болохоор окей гэж шууд хүлээж авсан байгаа. Энийхэн зорилго нь юу вэ гэхээр Африкт байгаа өсгөлн нэр хүч байгаа хүмүүст ингээд мөнгө цуглуулах хандивын аяа. За тэгээд үүнийх нь нэр нь одоо хожим нэгэд We Are The World гэдэг одоо бүгд мэдэн шүү дээ. За тэгээд мэдээж Lionel Richie, Майкл Джексон нэгдсэн гэдэг чинь одоо нөгөө үнэ алдартай продюсер Quincy Jones мань нэмэгдэж байгаа. За тэгээд ийм том хүмүүс нэмэгдэж байгаа болохоор Steve Wonder гэдэг бас нэг том нэр нэмэгдэж байгаа. Одоо тухайн үеийнхээ амьд домог алдартай хүн шүү дээ. За ингээд ийм том нэрнүүд нэмэгдсэн болохоор ингээд үргэлжлүүлээд өвшөө олон алдартанд нэмэх бол зүгээр ямар тач цаг хугацааны ажил болохоос тийм хэцүү боломжгүй зүйл биш юм байна гэд ерөөсөө манай шууд бүгд ажилдаа орцгоосон баг. За тэгээд гэхдээ мэдээж хичнээн боломжтой байлаа гэдэг чинь амархан гэсэн үг бол биш. Яаж одоо бид нар олж болох энэ олон одуудыг яаж нэгд ор цуглуулах вэ? Нэг өдөр гэдэг чинь эдний скежүүлийг тааруулна гэдэг чинь одоо ерөөсөл боломжгүй шахуу зүйл байгаа байхгүй юу? Гэхдээ боломжтой нэг арга болсон. Энэ юу вэ гэхээр тухайн үед Los Angeles American Music Awards гэдэг шагнал гардуулах хөтөл болох байсан. Энэ дээр ерөөсөө ингээд бүх отууд гайхуу цуглчих юм байна штэ. Тэгвэл энэ дээр далимдуулаад хэдүүлээ бүгдээрээ энэ дууга нэг шөнө дотор биччихье гэдэг санаа төрж байгаа. Боломжтой. Гэхдээ хичнээн том нэртэй хүмүүс байсан ч эхлээд бид нэр дуу хэрэгтэй. Үнэхээр төгс дуу хийж л энэ хүмүүс ч ингээ бүр окей гэж цугларцгаана. Тийм болохоор Music Awards хүртэл 7 хоногийн зай байна. Та хоёр дууга бэлдээд өгөө гэсэн Quincy Jones. За ингээд ажилдаа орж байгаа юм аа. Майкл Джексон, Lionel Richie хоёр. За энэ одоо тэ үнэхээр ингээд хүний дотоод сүнсийг ингээд тэ хүнийг ингээд сэрээсэн бүр ингээд тэ аргадсан юу гэдэг ховсцсон гой дуу байх хэвчээ шүү дээ. Тэгэл Майкл Джексон бол үнэхээр тэр дуу зохиох талдаа бас амар хүн. Тэгэл Lionel Richie тэ надад ингээд нэг тийм ритм хэрэгтэй байна гээл тэгсэн чинь Майкл Джексон на гэж тэ ингээд нэг тиймэрхүү юучгүй юмнаас ингээд юм гаргаад ирж байгаа байхгүй юу. Тэнгүүт Lionel Richie бол ингээд хөгжим талтай үнэхээр авьяастай ингээд тэрийг нь шууд ингээд буулгаад авдаг ч юм уу те. Манай хоёр үнэхээр ингээд төгс ажилласан байгаа. Гэхдээ ажилласан талаараа бас хөгтөө фаны юмнууд гарнаа. Одоо жишээлбэл Майкл Джексонгийн гэрч нь бол одоо барыг амтны юу гэдэг хүрээлэн шиг л юм байгаа. Тэр доор ингээд юу бүү амтд хоорондоо алцаал тотмот ингээд хүний хэлээр ярьж марцсан. Тэгэл Lionel Richie хөгжин тоглож байсан чинь араас нь хс гэлсэн гэсэн чинь юу вэ гэж харсан чинь ард нь амар том могоо явж исэн ч их шиг. Тэг яриул зөндөө төг байгаа. Чи дараа нь тэр нөө Freddie Mercury-тэй ч гэсэн түүхийг бас ярьж өгөөрэй. Тэгээд ингээ бөө паян болоод ямар ч тач дууга зөхөлөө Quincy Jones өглөө дуу мань таалагдж гинэ өгсөн. Окей, энэ л байна. Энэ л үнэхээр тэр дуу байна гэсэн бүгдэнд нь ингээд самплуудаа кассетээр ингээд тараасан. Хүмүүс л угаасаа мэдээж дуугаа аваад дуу нугас таалагдж байгаа. Тэгэхээр дуунаасаа илүү чухал зүйл нь юу вэ гэвэл энд чинь Майкл Джексон орж байгаа юм уу? Майкл Джексон хүрсэн болгоо алт болж исэн үе болохоор ерөөсө хинч үгүйсгэх, тэгээ хинч ерөөсө дургуулгах шалтгаан ерөөсө байгаагүй. За ингээд алдартай домогт түүх өдөр маань ирж байгаа American Music Awards болсон. За энэ нь бол тэ ерөөсөө ингээд манай тэр
үдчийн ингээ нээлтэл байсан гэдэг болно доо. Тэр Music Awards нэх онц. Тэгээд Music Awards дуусны дараа ингээ бүгд студид те нэг нэгээрээ ирж байгаа. Гэтэ хамгийн сонирхолтой зүйл нь юу вэ гэхээр одоо тухайн үед те ажиллахад бол team амар сүртэй гэрээ мэрээ контракт яасан ийсэн чухал зүйл байдг юм уу яасан ерөөсөө манайд ерөөсөө за хин ирэх нөө харъя л гэж яасан нэг тэмхүүл байдалтай байсан байгаа. Амар сонирхолтой тийм уус те. Гэтэ өөр ингээд яг үндсэн сэдвүүрөөгөө орохоос өмнө манай Майкл Джексон бол үнэхээр ингээд бэлтгэлтэй. Тэ өөрөө ингээд баг хааныхаа хувцсыг өмсцэн. Ингээл попын хаан ч юм уу ханхуу ч юм уу гэлтгансал амтан байсан байгаа. Нөгөө хүмүүс нэг нэгээрээ ингээд ямар зүйлд ирж ийн гэдгээ мэдчихсэн ч гэсэн нөхөн амар гангалсан амтан байхгүйсэн байгаа байхгүй юу. За тийг ингээд нөгөө одууд ч бүгдээрээ нэг нэгээрээ ирлээ. Ямар ч тач нэг нэгээрээ ирлээ. Тэгээ энэ олон одуудыг чинь зохицуулна гэсэн маш том ажил байгаа. Майкл Джексон бол сануулад хэлэхэд ерөөсөө аавраа нь үнэхээр тулцсан хүн ингээ харахгүйсэн ч хэдэн метрийн цаанаас Майкл Джексон гэж мэддэгээр аавраатай хүн мөн. Гэхдээ цаа чи ерөөсөө асуудал шийддэг төрлийн хүн биш, communication хийдэг, хүмүүстэй ярилцдаг төрлийн хүн биш, ерөөсөө хийдгээл хийдэг хүн байгаа байхгүй юу. Одоо энэ дэр Quincy Jones, Lionel Richie хоёрын өстой ач холбогдол гарч ирж байгаа. Одоо эхлээл Quincy Jones одууд нэг нэгээрээ ирэхэд студийн үүдэн дээр нэг бичиг өлгсөн байдаг. Энэ бичиг яг ямар бичиг байсан бэ? Чи хэлээд өгч. Тэр бол Albert check your ego at the door гэсэн үг байсан. За тийм ээ. Угаасаа энэ их одуудыг чинь одоо тий авчирч байгаа. Та нар эгогоо нэг шалгачаад үүдэнд үлдээчээд орж ирээрээ. Энд бид нэр ажил хийх гэж байгаа шүү. Бид нар сайн үеийн ажил хийх гэж байгаа гэдэг утгаар хэлсэн байгаа. Үнэхээр одоо гоё үг. Энийг дараа нь хожим бүгдээрээ ч амар гоё дурсаж ярьсан байдаг. Гэхдээ мэдээч Америкийн бүх одууд 40 гаруй од бараг 45 гэдэг баг. Ийм олон од байх гэдэг чинь тэнцээ эгоны асуудал гарахгүй байна гэдэг бол үгүй. Бага хэмжээний гарахын хувьд бол гарч ирсэн. Одоо жишээлбэл юу гэдэг жижиг асуудал зөндөө гарч ирсэн. Одоо ингээд тийм олон хүмүүс нэгэн өдрийн дотор нэгэн өдөр биш нэгэн шөнийн дотор бүх дуугаа бичих ёстой байдаг. Ингээ алдаа малдаа гарan. Зарим баг ингээд албаар алдаатж байгаа юм шиг тий. Одоо жишээ нь баримтат кинонд Стиви Вондерс алдчихлаа гэж инээж мэдээ гэл тий. Бараг тий бахан ханаад байгаа юм шиг. Тиймэрхүү ингээд тий тэнгүүдээ тим том одууд чинь ингээд нэгээ хараад жоохон дургуун нөрхтэй. Тэнгүүдээ хин надаас илүү хин надаас муу ч гэдэг юм уу те. Тэнгүүдээ амар жижигхэн ингээд тийм этик ёс зүйний асуудал те. Ингээд зүр эмэг бугууш тайлчих хэмдэрч хүртэл ингээд те тачигнаал те. Хин юу тачигнаад байна гэхтэл ингээд дүчүүлээ гээл чимээгүй хинбэ ч гэх юм уу те. Тэр нэг цэцэрлэгийн хөгжил юм болж байсан байгаа байхгүй юу. Тэнгүүд яг Lionel Richie бол үнэхээр жижигхэн асуудлыг тий тухайн үед нь маш сайн шийдэж чаддаг хүн байгаа. Quincy Jones бол үнэхээр бүгдэнд нь хүндлэгдсэн үнэхээр алдартай домогтой продюсер байгаа. Тэгэл яг энэ шүн ингээд өчнөө паянтай нэг бүртлэн дурдах хэцүү. Гэтэ үнэхээр гоё шүн байсан уу байсан. Үнэхээр тухайн үед тэр том алдартай хүмүүсийн өөрсдийнх нь өнгө хэсийг гаргаж чадхуйц импровайз хийгээд тухайн үедх нь ингээ авчээ. Окей, тэгээ авчээ гэл тэгж чадсан уу чадсан шүнжин хийгээд за энэ хүү шүн маань ингээд юу н дуусах тийшээ хандаад ирж байгаа. За яг тэгээд яг дуусах үетэй холбогдуулаад би бас дээр нэмээд хэлмээр санагдаж байна л да. Нэг сонирхолтой зүйл байдаг нь одоо яг тэр агуу шүн байсан гэдгийг нь бас нэг хүн хэлсэн байдаг л да. Тэр нь болохоор Diana Ross гэдэг одоо Jackson-ы манаас анхны хайр гэдгээр нь бас айгу онцлог хүн л дээ. Тэр хүн тэгсэн байдаг. Ганцаараа уйлаа зогсож байсан байна л да. Үүрээр 5-ын үед тэр үед чинь 8 гээд тарьсан гэж 5-ын үед. Тэгээ яагаад ч уйлаад байгаа юм бэ гэд асуусан чинь энэ шүн мөнх байгаасаа гэж би хүссэн. Ингээд дуусчаад харамсалтай байна гэд уйлсан байдаг л да. Тэгэхээр тийм л гайхалтай тийм шүн байсныг бол үнэхээр хүн бүхэн иргэн дурсдаг юм байли. Ялангуяа чи одуудын хооронд одууд би нэгээ хүлэн зөвшөөрсөн тийм гайхалтай шүн байсан гэдгийг бол яалцгүй дурдах хэрэгтэй болов гэж бодож байна. За тэгээд цаг хугацааныхаа дараалалаар Jackson-ы хувьд бол дараагийнхаа цомог руугаа орсон. За тэр цомог бол Bad гэдэг цомог байсан. За тэр Bad гэдэг цомог дээр бол за дуунууд нь бол мэдээж бид нөгөө нэг мэдэх Smooth Criminal, Dirty Diana гэх мэт алдартай дуунууд байгаагийн хас гадна хүмүүсийг цочирдуулсан нэг зүйл нь бол яг энэ цомгоосоо эхлээд Jackson бол зүгээр л цагаан арстан болоод бидний өмнө гараад ирсэн. Ер нь энээс хойших бүтээлүүд дээр бол бидний нөгөө нэг мэдэх тэр Jackson-ы төрхөө олоод энээс хойшоо явсан гэсэн үг. За тэгээд төд удалгүй яг энэ одоо үйл явдал болсны дараахан Jackson-ы хувийн амьдралын баг зэргийн асуудлууд бас гарч ирдэг.
За тэр нь юутай холбогдох вэ гэхээр хамгийн хүсэж мөрөөдсөн зүйл нь яг үндэ тэр нь эргээд нөгөө нэг амьдралын жоохон уруудуулах бас шалтгаан болсон гих зүйлийг ярих гэж байна л да. Энэ бол Neverland гэдэг газар байгаа. За энэ Neverland гэхээр ямар газар вэ гэхээр Disneyland л гэсэн үг л дээ. Ер нь бол Disneyland-д очиход мөнгө их ордог болохоор Disneyland-д очиж чадахгүй тийм хүүхдүүд энд ирээд тоглодог байгаасаа гэсэн Jackson өөрөө гэрээ доторд нь зохицуулаад тэгээд ийм Neverland гэдэг хүүхдүүдийн тоглоомын газрыг нээсэн байдаг л да. За түүнтэй давхцуулаад ярихыг хүсэж байгаа зүйл нь болохоор маш янз янзын амьтад байсан. За тэнд дунд бол хамгийн алдартай нь миний бодлоор сармагчин байсан байх гэж бодож байна. Bubbles гэдэг нэртэй. Тэр сармагчинтайгаа бараг л яг хүүхдчгээл харьцдаг, хайрладаг, гадагшаа явахтаа хүртэл дагуулж явдаг байсан. Гэтэ харамсалтай нь яалччгүй сармагчин маань нөгөө Аратан гэдэг чанар нь нас явах тусам гараад исэн болохоор яг аваачих газар нь тэгээ сүлдээ аваадсан юм байлээ л дээ. За энэ Neverland гэдэг газар бол ямар газар байсан бэ гэхээр хүүхдүүдтэй бол жинхэнэ яг өөрөө хүүхэд чиг тоглодог газар байсан. Тэр хүүхэд чиг тоглодог гэдэг нь сүлдээ өөрийнх нь одоо тэр асуудал гаргах шалтгаан болсон байдаг л да. За энэ асуудлаас орохоос өмнө би гинт санаанд орлоо. Энэ нөгөө Neverland гэдэг газрыг нөгөө зургийг нь хийлгэж явахтайгаа нэг яриа байдаг штэ. Архитектортой ямар яриа яасан гэдэг үлээ. Тэрийг мөглөө маань нэг ярьж өгөөч. За Neverland байна бол одоо ерөөсөө тэр нэг жижигхэн газар болж нэрээ өмнөхөр том бүтээн босголт одоогийн ханшаар бол 40 сая доллар гаруй тийм их мөнгөөр ингээд гаргаж ирсэн. Ерөөс дотор нь байхгүй бүх л тоглоом байгаа. Тэгэл өчнөөн төрлийн ч гэсэн амтан байгаа. Үнэхээр гоё газар. Neverland гэдэг нэр нь хүртэл одоо юу гэдэг Peter Pan гэдэг бидний хүүхэд багтаа үздэг байсан гоё кино байгаа шүү дээ. Одоо тэнгуүдээ тэдний очоод хизээч ингээд том болтгоо хүүхдээрээ байдаг газрыг Neverland гэж нэрлэдэг. Яг тэрнээс хүртэл ингээд санаа аваад нээсэн ингээд газар байгаа. Одоо бас өөр нэг шалтгааныг бол хөрх юм. Манай Майкл Джексон битүүрийн ярьснаар одоо хүүхэд нас гэдэг зүйлийг үзээгүй гэсэн шүү дээ. Тэнгүүд хөөрхөдөө хожим нөгөө ойр дотных хүмүүс бүгд ингэж ярьсан байдаг. Майкл Джексон өөрт байгаагүй хүүхэд насыг буцааж авчрах тийм багахан хүсэл буцааж авчрах гэсэн нэг тийм гинэн оролдлого зөвхөрсөн оролдлого нь л энэ газар байсан юм аа. Өөрийнхөө хүүхэд насыг жоохон ч гэсэн эдлэе гэсэн оролдлого нь байсан юм аа гэдэг нэг тийм харуулсан гоо ярьсан байдгийн. За тэгээд энэ газрыг нь мэдээж гүйцэтгэж байгаа зургийг нь зурж байгаа архитектор инженер ч гэдэг юм уу тийм хүн байгаа. Одоо тэр хүн хожим ингээд дуусч ирсэн байдгийн. Майкл Джексон анх надтай ажил ярихдаа надад мөнгө өгөөд ажлын шаардлага тавьж байгаа юм шиг ерөөсөө санагтаагүй. Надад зүгээр л хүслийнхээ жагсаалтыг бичиж өгж байгаа хүүгүй чиг л санагцсан гэдээ ярьсан байдгийн. Амар өөр. Тэгээд мэдээж энэ ажлыг хийгээ явж байхад дарамттай байсан уу гэвэл дарамттай байгаагүй гэж бол хэлэхгүй. Гэтэ тэр дарамт бол нэг тийм гинэн цагаахан дарамт байсан гэж байгаа. Одоо жишээлбэл юу гэдэг. Одоо чамаад ингээд нэг төрсөн дүү чинь эсвэл юу гэдэг ингээд ойрын хөөрхөн жоохон хөхөд ингээд та ингээд надад төрсөө төрөмөр тим юм авч өгөөрэй гэж хэлчингүүтээ өөрөө тэг болж байгаа гэж хүлээгээл суугаад идэг да. Тиймэрхүү яг л нэг жоохон хөхөд нэг бэлэг загчаа тэрийгэ хүлээгээд байгаа юм шиг тийм дарамтайсаа ингээд ярьтээ. Тэгэл бодонгууд эндээс ер нь ингээд Майкл Джексон бас дэндүү хөөрхөн хүүхэд гинэн байжээ гэдгийг бас бид хоёр ярих зөндөө зүйл байгаа. Одоо энэ бол хамгийн ихний бас хамгийн том төлөөллүүдийнх нь нэг байсан болов гэж бодож байна. Яг үнэ. Джексонтэй холбогдсон хүн болгон л ер нь хүүхэд гэдэг нэг үгийг заавал шингээгээд байгаа нь ялчгүй харагддаг л да тийм ээ. За яг он цагийнхаа яг дараалалаар хоёлаа явж байгаа болохоор дараа нь бол амжилтыг нь дээрэс нь цомгийг нь бол бас ярихгүй өнгөрч болохгүй. За яг үүнтэй цаг хугацааны дараалалаараа Dangerous гэдэг цомог нь гарч ирдэг. За Dangerous гэдэг цомгоос ямар дуунуудаар нь бид нар мэдэх вэ гэх юм бол Heal the World, Black or White, Jam гэх мэт дуунууд байдаг. За энэ дуунуудаас харах юм бол илүү төлөвшсөн яг өөрийнхөө үзэл санааг илэрхийлж байгаа тийм кинонууд кино гэж дуунууд гарч ирж байгааг та бүхэн анзаарж байгаа бах. За Heal the World бол хүүхдийг хайрлсан, хүүхдэд ямар их хайртай гэдэг ямар сандал бүтэн клипийн дунд өөрийнхөө царайг нэгч гаргахгүйгээр хүүхдүүдийн зовж байгаа зүдэрч байгааг хүмүүст харуулж тэр мессеж хүргэх зорилготой байсан бол Black or White нь хар цагаан гэдэг зүйлийг одоо яриахаа болцгоё. Хүн л бол хүн гэсэн тэр мессежийг хүргэж байгаа нь хамгийн тийм одоо бахархам тэр зүйл санагддаг. Гэтэ харамсалтай нь бид нар энээс хойш одоо цомгуудыг ингээд гарсан дараалалаар нь ярих гэсэндээ яг үнэндээ энэ цомгууд нь сэтгэлд нь бол хүрээгүй. Яагаад тэгэхээр нөгөө л нэг трейлерийгээ давах гал зүтгээд байдаг мөртлөө
авахгүй байсан. Гэхдээ энэ бол яг энгийн одуудын хувьд бол энэ хэрэг асар амжилттай явж байгаа зүйл байгаа шүү дээ. Уул нь бол тийм онцлогтой. Тэгээ энэ дээр яг энэ үедээ давхцаад бас нэг зүйлийг би мөглөөгөр яриулмаар байна л да. Яагаад тэгэхээр би бас ч нөгөө нэг Америк гэдэг юм уу тэр зүгийн зарим зүйлийг айгуусаа ойлгохгүй юм бэлээ. Джекснийг ярих болгонд Супер Боул гэдэг нэг юм гарч ирээд байдаг. Тэгээд би тэгээд энэ Супер Боул нь одоо яг юу яриад нэг дуу юм уу гэсэн ч үгүй байсан. Тэгээд тэрийг мөглөө маань нэг ойлгохоор надад ойлгогдохоор нэг гоё яриад өгч. За. Одоо жишээлбэл хүн болгон Супер Боул halftime show гэдээ мэднэ. Одоо юу гэдэг. Дэлхийн хамгийн алдартай, хамгийн оргил дээр байгаа хүмүүс ер нь тэнцээ ингээд уран бүтээлээ үзүүлдэг. Энэ Super Bowl halftime show ч одоо энэгээрээ бүр амар алдартай болчих. Super Bowl гэдэг нь одоо манайхаар одоо наадам гэх юм уу одоо жилдээ ганц болдог Америкийн хамгийн алдартай үндэснийхэн спортын ивент гэхгүй юу. Тэнгүүтээ энэ ивент нь ингээ 92 онд ер нь ингээд halftime show-ныхаа үеэр ингээд үзэгчдийнхээ рейтинг хувийг ингээ өөр чинь комедичүүд юм өөр бусад ингээд зургтын хөтөлбөрүүдэд амар алдаад байна гэдгээ ер нь өөрөөсөө ингээд амар ойлгосон байгаа. Уг нь ивентийн хувьд айгүй том ивент гэдэг. Тэгээ halftime show-ныхаа үеэр ингээд хэдүүлээ жоохон ингээд үзэж байгаа хувийг алдаад байна шүү дээ. Тэгээд 93 оны halftime show-аараа үүнийхээ асуудлыг яаж хийсэн бэ гэвэл одоо тухайн үеийнхээ хамгийн алдартай entertainer болох Майкл Джексонтэй л ерөөсөө холбогдсон байгаа. За Майкл Джексон бол ингээд тухайн үед ингээд өөрийнхөө ингээд $1 сая ингээд бид дундуур нэг өөрийнхөө үзүүлбэрийг үзүүлэе гэсэн. Тэгэхэд өөрөө угаасаа алдартай ивент болохоор за манайх ингэж нөгөө хүнд мөнгө төлж авчирдаггүй. Гэтэ таны ингээд Heal the World хамвийн үйл ажиллагааны санд мөнгө хандивлаа. Та бас өөрөө Heal the World гэдэг энэ сангаа энэ дундуур рекламдаж промот хийж болно гэд. Тэгээ тохиролцож байгаа байхгүй юу. Тэгээ 93 оны Super Bowl-ийн halftime show-гаар анх Майкл Джексон гарч ирж байгаа. За одоо ингээл энэ бол ерөөсөө л шууд түүх бичиж байгаа үйл явдал. Түнгээл Майкл Джексон угаасаа ингээд үзүүлбэрийг ингээд ерөөсөө энтертейн хийх юмыг тулгадаг төрлийн хүн шүү дээ. Бүжигч, дууч, юу ч вэ. Тэнгүүтээ ер нь амьд үзүүлбэрийг гэсэн тулгаж байгаа байхгүй юу. Одоо бүс гэлэг доороос үсрээл гарч ирдэг чи одоо ингээд хийдэг бүр өлөг болсон зүйл л ерөөсөө Майкл Джексон ингээд анхдагч нь байгаа. Тэгээ Майкл Джексон үсрээл тайсан дээр гарч ирлээ бараг 2 минут иртээ юу ч хийхгүй зүгээр зогсож байгаа. Тэгснэ яг юу хийгээд байна ингээ баг ингээ те найруулагч окей Майкл одоо дуулж эхлэшээ дууч эхлэшээ л гэдэг байгаа. Тэгээ Майкл Джексон л өөрөө ингээ яг юу хийж байгаагаа бүр хамгийн сайн мэдж байгаа. Тэр бол ерөөсөө л ингээ тайзан дээр гарч ирчээд үзэгчдийг ингээ оркестр шиг удирдах байгаа байхгүй юу. Яаж ийн вэ гэхээр ингээ 2 минут хэрэг зогсоход хүмүүс ерөөсөө л ингээ уйлхан уйлаад үсээ зулгаахан цулгаагаад те хөөхө зулгааж байгаа. Тэнгүүтээ бүр алдартай зүйл нь юу вэ гэхээр цаа чи ингээ маш удаанаар ингээ нүдэн шил авдаг. Тэнгүүт ч одоо бүр нэг аливжээ үсээ зулгааж исэн хүмүүс ч баг ухаан алдаад эхэлж байгаа юм чи. Тэгэл пүс гээл цаа чин дуулж эхлээл. Тэгэл дуулж байгаа л төгсгөлт нь Heal the World-оо оруулж ирдэг байхгүй юу. Heal the World бол үнэхээр iconic орч ирдэг. Ингээл твийн хүүхдүүд гарч ирэл бүр тайз, тийм том тайз битүү хүүхэд гарч ирэл тойрол зогссон ч ингээд дуулж байгаа хооронд нь цаана арт нь ингээд мангар том дэлхийн ингээд бөмбөрцөн ингээд гараад ирдэг. Тэгэл энэ нь ерөөсөө бүр амар iconic болсон. Тэгээ энэ ерөөсөө тухайн цагаас хойш Super Bowl гэдэг шоунд ерөөсөө стандартыг тогтоогоо өгч байгаа. За энэ шоуны стандарт юм байна. Үүнээс хойш энийг буулгахгүй гэсэн боловч яг үү маш олон хүмүүс хамгийн ингээд пикийг нь бол санал нэгтэйгээр Майкл Джексон гэж хэлэх баг. Гэхдээ мэдээж Super Bowl гэдэг нь өөрөө ингээд Майкл Джексонээр стандартаа бариад одоо жил бүрл хамгийн сайныг хийх гэж болцсон байгаа. Ингээд ерөөсөө энэ хүн болгоны хүлээдэг тийм ивент болсон. Миний нөгөө нэг үзээд уйлсан гэдэг матер Super Bowl-ийн шоу хийсэн юм байна шүү дээ. Heal the World дээр. Тийм шүү дээ. Heal the World. Тухайн үед нэрэл ингээд дэлхийн хонь гарч ирээл хүүхдүүд амар олон хүүхдүүдийн дунд байдаг. Окей. Nice. Тийм байсан байх нь. Nice. За тэгээд nice зүйлийг ярьж байгаад амар гинт айгуу тийм баруун зүйл рүү орох гэдэг. Харин одоо яг цаг хугацаанд угаасаа тэгжил түүний амьдрал нь тийм байсан болохоор одоо яа гэх вэ? Тэр хүнд бас ямар амар хэцүү байсан байх вэ те? За яг энэ үед 1993 онд түүнд асар том амьдралын том хар бараа бүчүүл гарч ирдэг. За энэ маань юу гэхээр хүүхэд хүчирхэлсэн хэрэгт буруутгагддаг. За тэр нь яг ямар зүйл болсон бэ гэхээр Jordan Chandler гэдэг хүүхэдтэй холбоотой л доо. За яг энэ хоёрын харилцааг бол яг юунаас эхэлсэн бэ гэдгийг би эхнээс нь тайлбарлаж өгье.
За энэ хоёр анх тайлбарлалтаа байхдаа 1992 онд Майклийн машин зам дээр эвдрээд засварлахаар зогсож явах үед нь засварын газрын эзний дагуур хүү Jordan Chandler-тэй танилцсан байдаг л да. Тэгээд танилцахдаа бол би таны фэн гэхэд Jackson бол маш урайланханаар хүлээж аваад энэ хоёр маш сайхан тийм найзууд болсон байдаг л юм байгаа. Тэрний хоорондоо захаа занаа бичээ сүүлдээ бүр Neverland-д очих хэмжээний те. За Майкл хүүгийн бүр гэр бүлд нь хүртэл туслаад Neverland-ийн эдлэнтэй ураад маш гоё харилцаатай болсон байсан. За хамгийн гол нь тэрээр хүүгийн одоо ээж болон хойд эцэгтэй нь бол гоё харилцаатай байгаа ч гэсэндээ яг хүүгийн төрсэн эцэг буюу Evan Chandler гэх шүдний эмчтэй бол харилцаа нь бол таагүй болсон. За тэр шалтгаан нь болохоор энэ Evan Chandler гэдэг нөхөр маань болохоор санхүүгийн боломжгүйгээсээ олонгуудаа ер нь Jackson-ыг ашиглаад ер нь мөнгө олъё л гэж бодсон байдаг л да. Тэр нь одоо юу гэсэн үг вэ гэхээр манай хүүхдтэй ингэж их амар дотн байна. Бүр ингээ хамт хоноод байна. Энэ бол ер нь гаж донтын юм шиг байна гэсэн маягаар цуурхал тараагаад Jackson-аас их хэмжээний мөнгө нэхэмжилсэн байдаг. За яг үүнээс болоод Jackson-ийн хувьд бол биеийн мах бодийн хувьд асар том доромжлол авсан байдаг. За хүүгийн эцгийн мэдүүлгээс болоод Майклийн бэлэг эрхтнийхэн дээр хүрэх хэлбэр ч гэдэм юм уу одоо одоо нөгөө хүүхд тайлбарлсан байгаа шүү дээ энэ чи яриа нөгөө мэдүүлэг өгөхдөө тэрнтэй таарж яах нүг юу гэд шалгасан байдаг. Гэхдээ яг үндэ бол таараагүй. Энэ ч одоо тэгээд угаасаа амар хэцүү юм болчихж байгаа юм бол да. Одоо тий чи одоо шууд одоо ингээд яачаагүй чи бас гар өрөөд бугу барин гэдэг шиг ингээ баг эхэлж байгаа. Тэ? Одоо жишээлбэл юу гэдэг нэгэн л манай хүүхэд чааваас ягаад манай хүүхдэд дотно вэ гэхээр Майкл Джексон ч өөрөө тийм дотно найзгүй л байхгүй чааваас. Тэгэл яг одоо ингээ тийм genuine танилцсан болохоор гайгүй дотно байдаг те. Тэгэл чи нэгэн л манай хүүхдэд ингээ дотно юм чин баг манай хүүхдэд над өөрийнхөө эдлэн хайштай нэг тийм жижиг хэсэг баяруулаад өгчөөч гэж хүртэл анх санал тавьсан чи Майкл Джексон ч бүр ингээ тэр талаар ингээ хөөцөлдөж үдсэн байгаа амар. Тэгээ мэдээж тэрнийхэн зөвшөөрөл бас тийм амархан ч гардгүй юм уу эсвэл бас цаг орд юм уу ямар ч тийх боломжгүй юм байна гэсэн. Тэгсэн чинь тэгвэл ингээ ойрхоо буцаж ирж очоод байх хэцүү байна. Наа навцаа ойрхон маань биднэрт нэг гэр аваад өгчөөч гэдэг юм уу. Бүр ингээ амар улаан цагаандаа гарцсан байгаа. Тэмүүтээ юу гэдэг эн чинь тийм гоё genuine гоё тий ариун цагаан харилцаа биш байна. Ашиг хонжоо харилцаа болоод байна гэдэг ч одоо ойлгоо штэ ямар ч юм байсан. Тэгээд уг нь харилцаагаа тасалсан байсан боловч тасалж жагаад аав нар ингээ бэлтгэл хийж байгаа те ингээ хүүхд мөхтэй ингээ те хүүхдийг бүр ховцсон гэдэг үлээ те ховсын аргаач гэдэг үлээ те тэнгүүдээ өөрийг нь үнэхээр ингээ хүчрхийлсэн юм шиг болгоод итгүүлж мэтгүүлснэ тэгчээд ингээд blackmail дээр надад $100 сая өгөх мөг гэсэн чинь Майкл Джексон уус тийм боломж үгүй гэдгсэн чинь Майкл Джексоныг маань ингээд шүүгтчихэж байгаа. Тэгэл өстө хөөх хэдөө ямар ичмхий хүн блэ чааваас ямар хүүхдэр хүн блэ те чи одоо тэр мэрийг нь гавсан гэд те амар чанга авалсан намааг гэж одоо те гомжоо аавда гомдоод байгаа юм те нөгөө яалчгүй ингээд нөгөө нотлог баримт инээ тэр бүх юм тулгахын тулд ингээд те тэнцээ ингээд гавлж маавлах ч гэдэг юм уу тэгээд бэлэг эрхтний ингээд шалгаж маалгах тэгэл адаглал бэлэг эрхтний зүгээр шалгачихгүй тэнцээ чинь нүцгэлээд бараг 5 минут болсон мос ч гэдэг юм уу те ерөөс ингээд амьдралдаа үзсэн хамгийн том доромжлолыг авчиж байгаа байхгүй чамаас. Тэр үл яалтчүүлдэ одоо жишээлх юм бол би зүгээр яг тэр бодож ирсэн болохоор яалтчүүл Джексон маань хүүхдээрээ нөгөө нэг байсан мэдэгдээд нөгөө нийгмийн амьдралыг үзээгүй нь айгүй мэдрэгцэнтэй. Яагаад тэгэхээр Америкч ер нь бид нар эрэгтэй хүмүүс усанд орохдоо ингээд олон нийтийн газар ингээд усанд орж үдсэн байхад Джексон бол яг үндэ юу ч үзээгүй байгаа юм тийм шүү дээ 5 настайгаасаа ингээд нийгмийн юмд үзээгүй байсан болохоор энэ бол үнэхээр асар том ичгүүрэл байсан юм байлээ л тийм. Дээрэс нь энэ үргэлжлүүлээд ярихад бол Майклийн тухайд яг тухайн үед аялан тоглолттой байсан болохоор ер нь шүүх хуралдаас болоод маш их стресстэй дээрэс нь сэтгэл санааны стресс байсан болохоор ерөөхдөө ойр орчны хүмүүс нь за зүгээр мөнгөний нөгөө салчихгаа байдаг шин. Чи ингээд ер нь сэтгэл санаагаар өвхөн штэ гэд хэлэхээр нь за тэгээ тааг $23 сая төлөөд тохиролцоод энэ маргаанаас салсан байдаг л да. Гэхдээ салсан уу гэхээр салаагүй яг үнэндээ хүмүүс бол гин бурууга хүлээгээд мөнгөө төлчлөө штэ гэсэн байдлаар л хандаж гисэн. Гэхдээ яг эргээд бүх зүйл ойлгомжтой болсон л доо. Тэр ойлгомжтой болсон шалтгаан нь болохоор Evan Chandler гэдэг байгаа нөгөө нэг мөнгө нэхэд байгаа нөхөр маань төд удахгүй 2005 онд Evan Chandler хүүгээ алах гэж завдсан хэрэгээр шоронд орхоо шахсан байх жишээ нь тийм асуудлууд гарсан байдаг. За тэгээд яг үндэ одоо муу юм гэж муу юм байх юм да үр дүнг авчрах юм да гэдгийг үзүүлж байгаа хамгийн том жишээ бол Майклыг нас барснаа
нас 5 сарын дараа энэ нөхөр одоо Evan Chandler гэдэг энэ нөхөр өөрийгөө буудаад амиа эвгүүтгсэн байдаг. Тэгээд яг л нөгөө нэг кармал санаанд орж ийн л та тий. Чамд яг юу бодогдож байна? Амар тийм хараацсан юм шиг санагтаад байгаа юм шиг нэг карма ч юм шиг надад тийг санагдчихсан. Чамд ямар мэдрэмж Яг л өөрийнхөө амьдралыг одоо тэр чигт нэг Майклтай холбоцсон юм уу хаашаа тий. Майкл өнгөрснийхэн дараахан амиа оруулж тэр. Майкл одоо үнэхээр ингээд сэтгэлийн дарамттай байсныг бол одоо химжээлж ингээд юу гэдэг нь ямарваа нэг зүйлийг химжээлдэг бол бүр химжээшгүй гэж хэлэхээр юу вэ гэвэл одоо бүр одоо ингээд Майклаас одоо ингээд Майклыг ашиглах гэсэн Майклаас урвсан гэд урвж байгаа ч гэдэг юм уу тиймэрхүү маш их хүмүүс байгаа. Энэ дотор нь одоо юу гэдэг юм төрсөн ах нар ч гэдэг юм уу бүр төрсөн дүү нөртөл байгаа. Лото ээж гэсэн буюу одоо Майклийн охин дүү ярьслага өгсөн байдаг л да. Майкл бол миний ах, Майкл бол миний гэр бүл, би түүнд хайртай. Гэтэ би үннээс нүрэ буруулмааргүй байна. Би үннийг үннээр нь байлгамаар байна. Майкл бол тэр хүүхдийн ээж аавд ингээд нууцаар чек бичиж өгчээсэн өгөөл өгчээсэн өвнийг би гэрчлэн манай ээж ч гисчлэн ч гэдэг юм уу те бүр ингээд бүр ярьслага өгсөн байдаг. Уга би энийг нуугаад би үнэнд өртөө болно гэж бүр те хүмч бүр амар ярьслага өгдөн штэ. Уушлаараа би үнэхээр би энийг зүр чимээгүй араас сууж чадахгүй матахгүй нэтэргээл бүр Майклыг бүр алдаг байхгүй юу? Йоо, тэгэл төрсөн дүүнд ингэхээр ямар яриг байх вэ те. Тэгээ энэ нь яасан бэ гэхээр гэхдээ бүр хожим нь дэндүү хожим нь Майклыг бүр өөд болсны дараа яг хуу тухайн үедээ энэ нь яаж намжиж ийн вэ гэхээр яг хуу ээж нь хэлсэн л байдаг байх л та нөгөө хэлсэн л байдаг л да. Дүү нь болохоор өөнийг би гэрчлэн манай ээж гэсэн гэрчлэн гэдэг байгааг нь ээж нь болохоор за энэ бол ерөөсөө оргүй хаос үгүй юм ярьж байна. Энийг ингээд шууд үгүйсгэж байгаа байхгүй юу? Ийм зүйл болоогүй. Ерөөсөө орд таг тим юм үндэс тим юм байхгүй гэд шууд үгүйсгсэн байгаа. Тэгээ яг хөө тухайн үедээ угаасаа тэгээд нөө яасан хийсэн мөнгө төгрөгийн төлөд дуусчихж байгаа шүү дээ. Гэтэ энэ нь яагаад үгүй байсан бэ гэсэн нь хожим нь нотлогдсон бэ гэхээр Майкл Джексоны өнгөрсний дараа дүүн өөрөө ингээд хэлсэн байдаг. Намайг хүчрхэлдэг байсан миний экс нөхөр Майклаас мөнгө салгахын тулд намайг ингээд хүчээр хэлвэсэн. Хүчээр тийм аргумент гаргуулсан ингээд хэлсэн байдаг. Йоо, ямар хэцүү хөв тавилан бэ. Төрсөн дүү нөртлөө өөрийг нь ингэж нэг гэдэг чинь. Харин. Тэгэл амьдын там штэ тиймстэй. Тийм. Яг үүнээсээ болоод одоо нөгөө нэг одоо өөд болгосон шалтгаан руу улам ойртоод байгаа чинь өмнө нь тэгж их зовоол нөгөө нэг нойр гүйтгэлийн асуудал өвчин намдаах хэрэгэлдэг асуудал байсан бол энээсээ их ингээд дахиад нөгөө нэг нойр гүйтгэлийн асуудал нь үүсээд хэрэгэлдэг байсан эмнийхэн төрлөн ч ихсээд хэмжээн ч ихсээд ингээд ийм аюу хэцүү байдалд орсон байдаг л та тийм ээ. За ингээд одоо бит хоёр ч одоо ер нь ахаал үргэлжлүүлээд бас нэлээ их муухай юм байна. Гэтэ яг дундуур нь бас нэг төрхөн зур пауз аваад түүний бас гэр бүл хүүхдүүдийн талаар бас нэг яриад өгөөч ээ гэж. Ааха. Тэгэлгүй яг Майкл Джексоны гэр бүл гэхээр яг үнэндээ хүмүүс Jackson 5 аав ээжийнх нь амьдралыг мэдээд байдаг болохоос яг хувийнх нь амьдралыг бас төдийлөн сайн мэддэггүй байна да гэж би бас өөр дээрээ дүгнэлт хийжсэн л да. Ягаад тэгэхээр хамгийн сонирхолтой нь Джексоны эхний гэрлэлт бол Лиза Мари Пресли байсан. За энэ Пресли гэдэг нь та бүхний бодоод байгаа тэр Пресли мөө гэж хэлмээр байна. Рок н роллын хааны охин Элвис Преслигийн охинтой манай хүмүүс эхний гэрэлтээ хийсэн байдаг. За энэ хоёрын тухайд бол хүмүүс бол юу гэж ярьдаг вэ гэхээр энэ хоёр зүгээр өнгөлөн талдалт юу гэдгийг Джексон хүүхэд сонирхдаг болохоор энэ яриагаа хаах гад юм хийжээ тухайны юм ярьсан боловч энэ хоёрын хоорондын яриаг сонсох юм бол энэ хоёр багаасаа бие бинийгээ мэднэ. Ягаад тэгэхээр одын хүрээлэлтэй байсан болохоор нэгээ танина бас хүндэлдэг байсан, хайрладаг байсан. Тийм болохоор ч гэрэлсэн гэж тайлбарладаг. За тэр хоёрын бас хамтдаа өгсөн ярилцлага ч гэсэн YouTube дээр байгаа та бүхэн үзэх юм бол за энэ хоёр яг амьдраад төд удалгүй 2 жилийн дараа салсан. Тэр салсан шалтгаан нь болохоор сүүлд нь Лиза ярьсан байдаг л да. Джексон өөрөө хүүхэд шиг зантай хүн. Дээрээс нь надаас хүүхдийг хүссэн. Тэгэхээр би хүүхэд шиг хүнтэй амьдарч ээж дахиад хүүхэд шиг болно гэхээр надад тийм зориг байгаагүй. Хүүхэд шиг хүнтэй амьдрах тийм зориг байгаагүй гэсэн шалтгааныг хэлтгэлтэй. За тэгээ үргэлжлүүлээ яг энэ үед болохоор бас л өөрийнх нь цомгийнх нь амжилт нь бол явж л байсан л да. Энэ цомог нь болохоор History гэх цомог явж исэн. За тэгээ яг энэ үедээ болохоор хамгийн одоо хэцүү байсан үедээ давхцсан болооч тэрөө Childhood гэдэг дууг энэ
цомгондоо багтаасан байдаг. За энэ дуу бол хамгийн одоо намайг би яагаад ингэж хэцүү амьдраад байгаа, яагаад хүмүүс намайг ойлгохгүй байгааг та бүхэн энэ дууг сонсоод чэй гэсэн ер нь өөрийнхөө тэр нэг зүрх сэтгэлд байгаа бүхэл уйтгар гүнгээ энэ дуунд шингээсэн гэж сүлд нь ярьсан байдаг л да. За тэгээ яг энэ үед энэнийг бичээд явж явах үедээ л яг өмнөх эхнэрээсээ салсан гэсэн үг. Хамгийн сонирхолтой нь салаад тэр жилдээ Debbie Rowe гэдэг хүнтэй дахиад суудаг. Тэгээ ингээд бодохоор яагаад хаанаас энэ хүн гараад ирвэ? Энэ хоёр дахь эхнэр нь гараад ирвэ гэвэл Майклийн арьсны өвчнөөс нь болоод одоо маш их эмнэлэг ордог байгаа шүү дээ. Тэр эмнэлэгт совилогч хийдэг байсан хүн л юм байлээ л дээ. Мэдээж Jackson-ы фэн байх нь бол ойлгомжтой. Тэгээ ер нь айгүй сайхан сэтгэлтэй хүн байсан гэж ер нь ярьсан байдаг. За тэгээд энэ хоёр яг суусан шалтгаан нь юу вэ гэхээр илүү дутуу хайр, инээ тэрээр романс юу ч байхгүй зүгээр л би танд хүүхэд төрүүлж өгье. Би таныг эцэг болоход тусламаар байна гэсэн үгнээс болоод энэ хоёр суугаад 1997 онд Том хүү Принц, хоёр дахь дээр нь болохоор 98 онд ганц охин Парисага гаргасан байдаг. Сүүлд болохоор 2002 он байдаг шиг санагдаж байна. Гурав дахь хүүхэд нь төрсэн байдаг. За гэхдээ энэ гурав дахь хүүхэд нь бол эхнэрийг нь хүүхэд биш, эхнэр нь бас өмнөөс алдсан. За энэ нь болохоор тэгч ихээр дамжаад төрсэн. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Jackson бол өөрийн гэсэн 3 хүүхэдтэй гэсэн үг. За яг энэ 3 хүүхдийн тухайар мөн биш гээл асар том асуудал байдаг ч гэсэндээ Jackson бол энэ 3-ыг үнэхээр хайртай, бүр үнэхээр хайртай миний хүүхдүүд мөн гэж үздэг. Тийм болохоор би бол үнэхээр мөн гэдгээр нь л сэтгэлдээ бас хадгалж үлдмээр санагдсан. За манай мөнхлөгийн хувьд энэ гэр бүлийнхэн тухай ер нь ямар мэдээлэлтэй байсан бэ? Ер нь яг ингээд би чамд сая ярьж өгч байхад сэтгэл чинь ер нь ямар сэтгэл төрсэн бэ? Энэ 3 хүүхдийн тал дээр ч юм уу, хувийн амьдрал дээр нь дээрэс нь Elvis Presley-гийн хүүхдтэй гэрэлжсэн ч гэж ах шиг тий. Elvis Presley-гийн хүүхдтэй яалтчгүй нэг жоохон маркетингийн маягийн гурам хийцэн үг санагддаггүй л тий. Гэтэ яг Майкл бол өөрөө ингээд тийм хүүхэдтэй болох асар их хүсэлтэй дааж яалтчгүй маш олон зүйл дээр гардаг. Уг нь нэг л хүмүүсийн нүдэн дээр тайзан дээр гарч ирэл арслан барс шиг байдаг боловч бодит амьдрал дээр яалтчгүй нэг төлөвшөөгүй хөвчөг байдаг байхгүй айгүй жоохон хөвчөг гусан босрон дээр тоглодог ч юм уу тийм нэг төлөвшөөгүй л зан маш их харагдаад байгаа. Тэгэл яг хөө яалтчгүй салшин шалтгаан эндээ тэгэл яг Майклыг уламж нэрэл хүүхэжигдээ гэдэг бодлол айгүй их орж ирж байгаа. Тэрнээс гадна өөр нэг юм байхгүй. Өөр нэг гинэн зүйл бий. Гинэнл гэж хэлэхээр зүйл юм да. Хүмүүс бүр муулаад янз бүрээр ярьдаг. Энд болохоор 3 дахь хүүхдээ аялан тоглолттой байх үеэр жилүү нэг зочид буудал байхдаа хүмүүс ингээл амар орилол хүүхдээ харуулаач гээл ингээл амар орил орилжсэн чинь Майкл ингээд юу ч бодохгүй хүүхдээ ингээд нэг хальт харуулсан чинь хүмүүсийг унгах чинь ингээд бүр амар орилсон чинь цаа чинь ингээд цоцондоо ингээд буцаад аваад орчдөг. Тэгэл өөрөө би хүүхдээ ингээд зүр харуулахыг хүссэн юм уус ингээд тэгсэн чинь ёо шар соннор ч бүр алтан штэ бүр чиг алдсан шүү дээ. Йоо, тэнгуүт яж байгаад иймэрхүү зүйлээс болоод тэгэл яг хамгийн оргилтонд байгаа хүн чинь номхон тийм ээ ноолоход амар гэдэг шиг өстой тий. Хипхоп артистууд нь дийслэн юу гэдэг тэгэл өстой ими тийм ээ шар сонном яасан ийсэн бүх юмнууд нь өстой ашгүй гэх тий нэг гой сэдв гарч ирлээ гэдэг шиг л өстой алдаг байсан байгаа. Би одоо тухайн үеийнх нь артиклуудыг бас нэг мерсерээс зах цугсаас нь уншихад л одоо сэтгэлээр гутарж унахгүй яах вэ гэмээр л санагддаг юм. Харин одоо тэгээд харамсалтай нь одоо дахиад уучлаарай. Бас л гонигтай л юм ярих нь тэг яалчгүй одоо Jackson бол ялангуяа 90-ад оны сүүл үеэс 2000-ад оны үеэс хойш бол ер нь аз жаргалыг бараг мэдрээгүй гэхэд нэг хэлсдэггүй болов гэж бодож байна л да. Түүний нэг зүйл бол яг үндэ артистийн хувьд хүртэл жоохон уналттай үе гарч ирсэн. Тэр нь болохоор юу болсон бэ гэхээр өөрийнх нь одоо production буюу Sony Music-тэй болохоор маш тийм тохиромжгүй харилцаатай болж эхэлсэн л дээ. Тэгээ яасан бэ гэхээр Майкл бол 2001 онд Invincible гэж цомгоо гаргасан. За энэ цомгоо гаргаж явах үедээ болохоор Sony Music-тэй анхны маргаан нь үүссэн байдаг л да. Цомгоо гаргаж явахдаа 30 гаруй сая доллар зарцуулсан ч гэсэндээ яг үндэ Sony-гоос сурчлагын хориг тавиад яг энэ одоо 30 гаруй сая доллар ерөөхдөө бараг хаягдсан шухуу нийлэн болсон. За тэгээ үүнээсээ болоод Jackson бол одоо өөртөө байхгүй одоо ийм хүн ийм характер бас гаргаж болох юм байна гэмээр тийм бас характерууд гаргаж ирсэн. Жишээ нь одоо юу гэдгийг Tommy Mottola буюу одоо Sony-гийн захирлыг
зургийг тавингуудаа энэ бол чөтгөр арьс өнгийг ялгуурлан гадуурхагч гэл ингээд пайз бариад зогсож исэн байх хишээний те. Тэгээд ийм амир үгүй ийм амир ч гэж ийм цагаахан амтын ингэх гэжтэй гэсэн бодол төрж байгаа байхгүй юу. Тэгээд би энийг яг ботонгууд нэг санаад орж байгаа нь Eminem санаад ороод байгаа байхгүй. Тэгээд Eminemтэй юу болдог вүлээ мөхтөө. Битүүр яваад нэг цагаахан амтаа нэг тийм ингэж мингээд нэг тийм пайз барьснаар нь гайхаад байна гэхэлэр Eminem бол Michael Jackson руу diss хийжсэн. Diss хийж байгаа гэдэг нь одоо music видеон дээр тий эхнээсээ дуу Just Lose It дээр Michael Jackson ингээл өвсөн шатаал явж байгаа л хамран салж унжмуунаал. Тэгэл music видеогоороо ингээд жоохон шоглох майктай тэнгуүтээ lyrics дээр далд байдлаар ч гэсэн ер нь Michael Jackson diss-сэн л байдаг л да. Гэхдээ хамгийн одоо инээдтэй хүү гайхмаар зүйл нь ингээд Eminem-с ярьцлага авсан байдаг. Та одоо энэнийхээ талаар яриач гэдэг гисэн чинь Michael Jackson миний music видеог үзсэн байлээ. Тэгээ би үнэхээр их баярлж байна. Тэр комедийн music видеог үзсэн гэж байгаа чинь тэгээ фэнэрхүү юм ярьдаг. Өөрөө ч гэсэн ер нь тэнд Michael-ийн фэн гэсэн утгаар ярьдаг. Тэгэл яг би ингээд хипхоп артист болохоор энийг би зүрх хөгжилтэй метафор байдлаар ингээд оруулсан ингээд бүр нэхэ олог ярьдаг. Тэгэл тэгээ би түүний үнэхээр хүндэлдэг гэсээр гал ярьцлага дуусчихжээ. Тэгсэн чинь нөгөө талд юу болж ийнэ гэхэнгүүт Майкл ингээ бүр ингээ цочирдсан. Уран бүтээлч тэгээ агуу уран бүтээлч хэзээ ч агуу уран бүтээлч рүүгээ дайрдаггүй. Яагаад Mr. Eminem би түүнтэй хэзээ ч өмнө уулзж байгаагүй. Mr. Eminem яагаад намайг ингэж байгаа юм бол тэгээ бүр тэгснэ ингээ ярьцлаган дээр би түүнтэй уулзж байгаагүй. Mr. Eminem л гэдэг хөрхиж аваасан. Мистер гэдэг байгаа шүү дээ тий. Эсвэл харин тий яг яалтчгүй л тийм байгаад байгаа юм л да. За тэгээд зовлон дуусахгүй бөхлөө одоо яасан ч хэцүү юм битээ. Түүний дахиад ихтгэл алдарсан бас нэгэн хэрэгтэй зууралтнаа. Тэр нь болохоор өнөө л нэг 93 онд болсон хэрэгтэй маш төстэй хэрэг. За энэ хэргийг эхлээд ярихын тулд нэг баримтат киноноос л ер нь бүх юм болсон байдаг л да. Тэрний нэр нь болохоор Living with Michael Jackson гэдэг баримтат кино хийсэн. За энэ хийх саналыг болохоор яг тухайн киноны найруулагч нь за таныг болохоор зөв байдлаар харуулъя. Бид Neverland хамтдаа ингээд хэд хоног хоноод ингээд ийм таныг гоёор харагдуулах тийм бичлэг хийх болно гэд хэлсэн боловч яг үнэндээ бичлэг дуусаад нэвтрүүлгээ цацах болоод ирэнгүүт яг л нөгөө Michael Jackson-ыг эсэргээрээ харуулж ижил нөгөө хүмүүс шуурна гэдэг яг тэр сэтгэлгээгээрээ эвлүүлгээ жоохны эвгүүгээр хийнгүүтээ Jackson-ыг ерөөхдөө маш тийм одоо гаж нөхөр байдлаар ингээ харагдуулсан байдаг л да. За энэ нэвтрүүлгээс болоод Michael 2005 онд дахин шүүх хуралд дуудагддаг. За тэгтээ яг эцэст нь бол гин буруугүй гэдг нь тогтоогдсон ч гэсэндээ Michael бол дотроо би дотроо өвчглээ штэ гэж хэлсэн байдаг. Тэгээ яг үүнээс хойш ер нь Neverland-д дахин хизээч хөл тавиагүй байдаг. Тэгээ ингээд хүссэн хүлээсэн нөгөө нэг Neverland маань ингээд өөрөө очихоос айдаг тийм зүйл болж байгаа бас айгүй харамсалтай л байгаа юм л та тий. Харин энэ дээр бас ингээд өмөрсөн алдартнууд ч гэсэн байдаг. Энэ шүүх хурал дээр. Одоо жишээлбэл манай гэртээ ганцаараа Macaulay Culkin байна. Macaulay Culkin-тэй чинь Michael Jackson бүр ингээд айгүй сайн найзууд. Яагаад сайн найзууд юм бэ гэдгсэн чинь манай хоёр ч одоо хоорондоо ер нь ингээд амар ижилттэй талуудтай л да. Michael Jackson бол 5 6 настай дал хамтлагт ороод ингээд Америкт аяар алдартай ч гэдэм үү те. Тэгэл хүүхэд байхасаа л алдартай болоод явсан. Macaulay Culkin ч гэсэн гэртээ ганцаараагаа юуsul хүүхэд байхтаа супер болцсон. Аль аль нь юусоо ингээд хүүхэд насыг идэлж чадаагүй байхгүй юу? Идэх боломж гараагүй. Тэгсэн тэгээд манай хоёр ингээд битэгээ шууд ингээд айгу бондлоод ингээд найзууд болж байгаа. Тэгэл яг Michael Jackson-ы Neverland-д Macaulay Culkin ч урилгаар угаасаа зөндөө очиж исэн. Угаасаа ч нэлээд найзууд болсон. Ярьслага мэрслэгс зөндөө хоёулынгийнх нь ухаад үзэхээр. Тэгэд хин өмөрж хэлж байгаа нь юу вэ гэхээр үгүй Michael Jackson ерөөсөө тийм сонир хүн биш. Ерөөсөө тийм ёс бус зүйл хийдгүү. Тэрийг надад ерөөсөө огт тийм гаргаж исэн хандлага зүйл байгаагүй. Би өөр хүнд ч гэсэн гаргаж исэн гэж ерөөсөө огт бодохгүй байна. Хүмүүс ингээл түүний ингээ онцлогын өрөө ингээ хүүхд мөхтөө унтсан гэж ингээд амар дөвлөж яриад байдаг. Түүний онцлогын өрөө гэхтэл дотроо 3-0 штэ гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар арилгах зөндөө гэж өмөрсөн байдаг. Харамсалтай. Тэгэл ариун цагаан сэтгэлээр те хүүхэд насныхаа травмаг арилгах гэж нээсэн Neverland нь ерөөсөө л үхвдсэн хоттоос ялгаагүй болоод манай хүн ерөөсөө л дотроо өгсөн. Харин тийм. Тэгээд яг үүний үр дүн нь бол яг үүндээ дахиад нөгөө нэг өвчин намдаах юм. Тэгээд
тайвшруулах юм, унтуулах юм гэл нөгөө нойр гүйтгэлийн асуудал нь дахиад дамжрал тэгэл нөгөө нэг бит нь авах дэмэж нь улам л ихсээд байгааг нь л одоо ингээл эхлэн л Тийм. болж байгаа юм л да. Одоо За адаглаад тэгээд арьсны асуудалтай байна гэдэг чи одоо арьс гэдэг чи хүний бие хамгийн том эргэтэн шүү дээ. тэгдэггүй яах вэ? Тэгэд сэтгэл зүйн ямар том асуудалтай байна. Тэнгүүтээ арьсны ингээд ийм асуудалтай гэдэг чи одоо Хэцүү тий. хэцүү. Хэцүү. За одоо эргээд дараагийнхаа ярихыг болохоор би одоо арай л бараа юм их яриад байна. Би мөглөөгөө гэж сүлээд яриасаа гэж хүсэж байна. Яа, хэцүү дээ хөрхий. Тэгээ манай хүн ч одоо санхүүгийн асуудалд орчиж байгаа. Тэгж Гэхдээ яах вэ дээ нөгөө сэтгэл санаа ийм тийм асуудлаас болоод нөгөө хүн чинь хийдэг юм хийж чадахгүй болохоор л мөнгө олохгүй шүү дээ. Уг нь яах вэ хийдэг юм хийх юм бол дорол босоод ирэхээр л дээ. Тэгэл манай хүн чинь ингээд энд тэнд ингээд жижиг сажиг гэрээ хийгээл араб хүртэл ингээд марцаалагдсан ингээд яриул ярихаар зүйл зөндөө нөгөө гин зангаас болоод. За тэгээд хэсэг хугацаанд ингээд чимээгөө уужгаад за одоо өрн комбек хийх цаг нь болсон гэд тэ. Одоо 97 оноос хойш анх удаага ингээд маш том аялан тоглолтоо зарладаг. Энэ юу вэ гэхээр 2009 оны This is it. Яа. Мэдээлэлээр ингээд хүмүүсийг галзууруулсан Майкл Джексон комбек хийлээ гэд. Майкл Джексон ч тэгээ комбек хийвэл хийсэн шиг хийн гэд. This is it. Аялан тоглолтоо зарлаад энэ аялан тоглолтоо бэлтгэл юу байдгийг ингээд бэлтгэлийг хийхдээ л ингээд асар их хүч хөдөлмөр зарцуулж байгаа. Зөвхөн арын бүжигчтэй л сонгож авах шалралт малгаруулт нь юу вэ ингээл өстой American Next Top Model юу вэ Voice шиг юм болж байгаа. Ингээд нөгөө хэдэн ч гэсэн ингээд Michael Phelps өөртөө зориулж ингээд одоо ер нь одоо ингээд альталтад хэлвэл влог маягийн бичдэг байхгүй юу? Өөртөө ингээд сүвнэр маягаар болтыг гэж. Тэгэл тэнцээ байгаа өөртөө хамтарч ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэл мэтгэл юу вэ? Иймэрхүү юмнуудыг ингээд маш их хэрэгэд буулгаж авч байгаа. Тэгэл өөрөө ч гэсэн Michael Jackson яаж бэлтгэлээ хийж байгаа ч гэдэг юм уу. Тиймэрхүү юмнууд нь маш их харагддаг. Майкл Джексон ингээд бэлтгэлээ хийж байгаа нь ерөөсөө тэр арийнхаа бүжигчдтэй ерөөсөө концерт тоглож байгаагаас ялгаагүй. Яг үнэхээр 50-наас тухайд хүрсэн байсан болохоор одоо яж хагаад бас амар туранхаа болсон байсан өөрхөө. Насаад байгаа сэтгэл зүй юу вэ? Эрүүл мэндэ бүх юмаа дагаад айгүй туранхаа болсон байсан. Тэгтэл Майкл Джексон одоо үнэхээр хүмүүс үзэл бишрэхээс өөр аргагүй. За тэгээд энэ тоглолтын ерөөсөө агуулж исэн маш том ганц мессеж байгаа. Энэ юу вэ гэхээр одоо ингээд гариг дэлхийн маань болохоор өөрийн гэсэн настай. Одоо бид нар ямар нэгэн байдлаар хичээгээд үнийг аврахгүй хамгаалахгүй бол манай гариг дэлхий бол ер нь авралгүй болж байгаа шүү. Тийм болохоор хэндүүлээ гариг дэлхийгээ яаж игээд аварья гэсэн ийм том мессежийг агуулдаг. Тэг ингээд бүр төгсгөлтөө ч гэсэн ингээд бүгдээрээ ингээд тойрж зогсож байгаад ингэдэг байхгүй. Гараа барьчаад ингээд те энэ зүйлд ингээ хамтарч байгаа гар бие оролцож байгаа тусалж байгаа бүх хүмүүст чин сэтгэлээсээ баярлалаа. Би бүгдэнд чинь хайртай шүү. Бид бүгдээрээ л энэ гариг дэлхийг аварнаа гээл те гисээр хагаал тэр тоглолтынхаа бэлтгэлийг дуусгадаг. Энэ бүх ингээд бичлэг үлдэнд нь би үнэхээр их баярлалдаг. Яагаад вэ гэхээр түүний This is it аялан тоглолт эхлэхээс 3-7 хоногийн өмнө харамсалтайгаар зуурдаар Майкл Джексон маань нас барсан байдаг. За тэгэлгүй яах вэ? Тэгээд энэ нэмэгнэлт зүйл бол 6 сарын 25-ны өдөр болсон. Тоглолт эхлэхээс ердөө 18 хоног дутуу байхад Майкл нойр гүйдлээ дийлэлгүй хоёрын эмч болох Конрад Мюррей баха гэдэг хүний одоо өөрийнхөө эмчийн пропополыг одоо пропопол гэдэг одоо тайвшруулах тэр имийг тунгийн хэтрүүлж тарьснаас бодоод зүрх нь зогссон гэж эцсийн дүгнэлт нь гарсан. За энэ дүгнэлтийнхээ улмаас энэ дүгнэлтээс болоод ер нь энэ эмчин ч гэсэндээ 4 жилийн ял авдаг л да. Тэгтээ бол яг хам зөвтгчээс нь болохоор Майкл Джексон тэгтээдрүү энэ эмний хамааралтай болсон тухайн өдөр одоо орой очингуудаа маргааш өглөөний 10 цаг хүртэл унтаагүй байх гişээ нэ тий. Тэнгүүтээ тэрэндээ тарчлаад гуугаад байхад бол хийхгүй байж бол яагаад чадаагүй. Тэгтээдрүү Джексон бол угаасаа ингэж маш олон жилээр ингэ явцсан гэдгийг хэлсэн болохоор ер нь харж үзсэн байдаг. За хамгийн гол нь энэ хүний буруутж байгаа зүйл нь болохоор ямар ч ийм зүйлийг тарих ирэх байхгүй юм байлээ л те. Тэр нь амар том асуудал болдог. За дээрэс нь нэг асуудал нь болохоор амьсгал хураагаад нэг цагийн дараа 911 руу залгасан байдаг. За тэгээ өөрөө ч залгсан биш, доотлихоо одоо жижүүр рүү залгаад
Джексон ухаан алдчихлаа залгаарай гэсэн байдлаар залгасан. За яг үндэ тэр цагийн нэг цагийн хооронд яг юу ч болж болох байсан юм бэ? Амьдруулж болох байсан юм биш үү гэдэг бол фэнүүдийнх нь одоо сэтгэлдээ тээж авч байгаа хамгийн том одоо харуулсал гэж ойлгож болно. За ингээд Джексны маань ингээд амьдралын сүүлийн мөч ерөөхдөө ингээд өндөрлж байгааг та бүхэн сонслоо. За тэгээд миний хувьд бол сэтгэл жоохон тиймхэн байна. Гэтэ ямар ч сан дуртай хайртай хүний ярьсандаа баяртай байна. Мөглөөгийн маань хувьд Джексны тухай дүгнэлтийг хэлээд дээрэс нь энэ подкаст ярьсан сэтгэлдээ яриач гэж хүсмээр байна. За ингээд хөдөлгөөн бүрийг нь хүмүүс шүүмжилж байсан тэрээр хизээч өөрийн хүртэх ёстой эцсийн хайр хүндэтгэл алга ташлтыг тэр авч чадаагүй маа. Ийхүү эцсийн удаа бид бүхэн түүнд талархах боломжийг ч олголгүйгээр 2009 оны 6 сарын 25-нд таалт өгсөн байдаг. This is it тоглолтоо хийж чадаагүй ч энэ тоглолтоо ямар шаргуу бүх сэтгэл зүрхнээсээ бэлдэж хичээж байсныг нь харин хожим нь баримтанд кино болгон гаргасан нь бидний сэтгэлийг жаахан ч гэсэн твтээсэн. Үүн дээр бид л энэ гарыг дэлхийгээ аврах хамгаалах ёстой гэсэн мессежийг хүргэх гэж хичээсээр л бэлтгэдэг тусгасан байдаг. Түүний нөлөө бидэнд одоо ч өсөр байдаг. Түүнээс үлгэр дуурайл уран зориг авсан уран бүтээлчдийн цугсаас л дуртахад Asher, Justin Bieber, Beyoncé, The Weeknd, Bruno Mars гэх жишээ нэ. Одоо Азийн хамгийн том төлөөллүүдээс авахд BTS, Big Bang гэх жишээ нэ. Хэдий залуугаар явсан ч тэр фэнүүдийн зүрхэнд бол мөнх амьдрах болно. Ямар ч тач түүнийг нас барсан гэдэг мэдээгээр маш их одоо мэдээний сайт одоо ер нь интернет крашлсан гэдэг. Яг харцаа өдөр шиг тий тухайн үед чи яг хаана байсан бэ одоо тэрийг мэддэг гэхэд за бас арайч тэр хэмжээний бол яг санахгүй байна. Ер нь ихтэй гайгүй том болсон байсан ч гэсэн яг тэгж нарийн санахгүй байна. Тухайн үед гэхдээ ер нь нэг энэ мэдээлэл бол нэлээд ингээд олон хоног тий хүн болгоо нэг хэсэг ярианы сэдв болж ирснийг бол маш сайн санаж байна. Яа яг ингээд бодохоор бас жижигхэн эсгүүд их орж ирж байна. Яг өнгөрөхөөс нь өмнөхөн би ингээд ахтайгаа Джексны талаар ярьжсэн ч гэдэг юм уу те. Би бас тухайн үед нэг англи хэлний сургалтанд явж байхдаа ингээд англи хэлний сургалтын дээр Джексны дууных нь үг мөгийг ингээд бид нар сурч ирсэн ч гэдэг юм уу. Иймэрхүү зүйлүүдтэй их холбогддог байсан болохоор ингээд бас амар гинти шок лсэн л да. За тэгээд түрүүн би чамд асууж байсан чинь ингээд ярихад ямар байсан бэ ингээд подкаст хийгээд яг хамгийн хайртай хамгийн одоо стил одоо юу баг би үгээр хэлж чадахгүй юм л та. Гэхдээ тэр хайртай хүнийхээ тухай ингээд ярьж ах маш гоё л байгаа юм л да. Маш их тооцолж байгаа. Тэгээ өөр бас ямар нэг тийм баяртай гоё эерэг тал байгаа вэ гэхэлэр замартаж тий өөрсдийнхөө хүрээлэл тий өөрсдөө хүрч чадах хэмжээнд ч гэсэн бас ингээд зөвөр зөв талыг нь тий хүмүүсийн буруу ойлгож явдаг талыг нь залруулах юмсан гэдэг тийм баярлал догтлол байгаа. Гэтэ ингээд Майкл Джексны талаар ингээд гүнзгий ингээд үзэх, ухах тий түүний ярилцлагуудыг сонсох энэ болгоо ингээд ер нь л их гонхтой байд юм да. Байлах гонхтой болгоод сая ч гэсэн бас уламжлал боллоо. Би бас энэ дээр нэг зүйлийг чимэг болоход хоёр хүний дурсамжийг бас хэлмээр байна. Ер нь гэхдээ энэ хоёр хүний дурсамж бол Джекснийг ер нь ямар хүн байсныг аягүй сайн тодорхойлж байгаа юм болоо гэж бодсон. За эхнийх нь нөгөө л нэг миний өмнө тайлбарлсан Таянароос буюу анхных нь хайр нь. За анхныхаа хайрыг гэрлэхэд бол Джексон маш том шарах авч ирсэн гэж өөрөө хэлсэн байдаг. Тэгэхдээ яг үнэндээ энэ хайрдаа ямар үнэнч байсан бэ гэхээр өөд болохоос өмнө гэрээсэл бичсэн байсан юм байл те. Тэр гэрээсэлтэй миний хүүхдүүдийг Кэтрин Джексон буюу миний ээж авахгүй бол хүүхдүүдийг маань Таянад аваачаад өгөөрэй гэсэн байдаг. Тэгэхээр тэр хүн ямар одоо үнэнч байсан бэ гэдгийг харж болно. Ямар сэтгэлтэй хүн байдгийг харж болж байна. Хоёр дахь нь түүний ээжийн ярьсан ярианаас харж болно. За Джексон бол арслан мэт тайзан дээр архирдаг ч гэсэндээ бодит амьдрал дээр хүний нүд рүү ч ихцэж чаддаггүй тийм л ичимхий хүн байсан. Тэр хэрэг pop бод болоогүй байсан бол чихрийн дэлгүүр ажиллаулаад хүүхдүүдэд чихэр өгөөд амар амгалан амьдрах байсан байхаа гэж ээж нь дурссан байдаг. Тэр бас нэг сонирхолтой хэлсэн үг нь байдаг. Тэр хүн зүгээр том хүний биед орсон жижигхэн хүүхэд байсан юм аа гэж дүгнсэн байдаг. Яг ингэж хэлсэн чинь бас нөгөө юу санаанд орж байна. Майкл Джекснийг уршруулж явах үеэр
Би яг нэрийг сайн санахгүй. Гэхдээ хүний эрхийн төлөө тэмцэгч ингэж хэлсэн байдаг. Хүүхдүүдэд нь хандаад танаа аав бол хүмүүсийн ярьдаг шиг, хүмүүсийн дүрсэлж үзүүлдэг шиг тийм хачин хүн байгаагүй. Танаа аавын туулах ёстой амьдрал л үнэхээр хачин байсан юм байна. Яг хоо орчуулахаар жоохон сонирн болоод байна. Гэхдээ ерөнхий агуулга нь бол иймэрхүү юм байдаг байхгүй юу. Тэгээд аавч бол ерөөсөө тийм хачин хүмүүсийн хилдэг шиг хүн бол байгаагүй. Танаа аавын туулах ёстой амьдрал үнэхээр хачин байсан. Гэсэн ч тэр гомдлолгүйгээр тэр амьдралыг туулсан юм шүү. Тэ нэг тийм аавра бахархараач гэдэг юм уу. Тиймэрхүү өнгөстэй байсан байдаг. Тэгээ охин Парисын ч гэсэн ингээд үнэхээр ингээд тэгээ аавра дурсч өөж мөлөө оршуулган дээр нь хэцүү юм байна. Тэгэл яг мэдээж. Майкл тэ өмнө төрхөнд мэдж байгаа хүмүүс тийчээ өгч байгаа шүү дээ. Майкл Джексон гэж хэм бэ? Тэр үнэхээр амжилтад хүрсэн хүмүүс үү? Хэрвээ тийм бол тэрхүү асар их амжилт түүнд жинхэнэ аз жаргалыг авчирсан гэж үү? Бидний нийгэм түүнийг зүгээр л хүн шиг амьдрах, өсөж төрөх боломжийг олгосон болов. Дэлхийд даяар түүнийг шүтэн биширч байхад тэр магадгүй хамгийн ганцаардмал нэгэн байсан юм байна. Өнөөдрийн дугаарыг үзэн сонсон та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.